Hi guys, хоббол болонгийнхаа цаашаагийн дугаарт тавтай мөрөл. За юу яцхан манайхаа ингээд та бүхэнтэйгээ weekly recap бичлэгээрээ уулзаж байна. За тэгээд өнөөдрийн weekly recap дээр болохоор хэдүүлээ өнгөрсөн 7 хоногт recap хийлгөө өнгөрчихсөн алгасчихсан учраас ер нь 2-3-7 хоногийн турш болж өнгөрсөн интернет дээрх зөндөө ингэж viral болсон тиймэрхүү ховж өвүүдийн талаар ярих болно. За тэгээд ер нь зөндөө олон мэдээлэлүүд байгаа учраас та бүхэн маань тухлаад суугаад үзээрэй. За манайхаа та нар нэр мэдхүү. Нью-Йоркийн апартментууд, орон сууцнууд бүр маш жижигхэн гэдгээр айгүй алдартай, айгүй өртөг өндөр мөртлөө айгүй жижигхэн апартментууд байдаг. Тийм учраас би өөрийнхөө гэрийнхаа бүх орон зайг ингээд айгүй гоё ухаалгаар ашиглах юмсан гэж айгүй их боддог байхгүй юу. За тэгээ хэрв та нар маань жижигхэн орон сууцнд амьдардаг ч вэ, том орон сууцнд амьдардаг ч вэ, өөрийнхөө гэрийн бүх орон зайг 100% ухаалгаар ашиглахыг хүсдэг. За тэгээд дизайнлаг чанартай тавилгуудыг гэртээ байлгахыг хүсдэг бол дэлгэцэндээ ойртоод сууж байгаарай. Би та бүхэндээ маш гоё газрыг санал болгох гэж байна. Glamour захиалагт тавилга нь 2020 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээ маш чанартай эко материалаар чадварлаг дизайнерын ухаалаг төлөвлөлтөөр үйлчлүүлэгчдийнхаа гэрийг тохижуулдаг гэдгээрээ олонд танигдсан байгаа. За Glamour тавилгынхаа маань үйлчлүүлэгчдийнхаа сэтгэл хангалуун байдалд маш их анхаарлаа хандуулдаг байгаа. Тийм ч учраас стандарт хангасан тоног төхөөрөмжийг хэрэгэлдэг. Мөн чанартай гүйцэтгэл тэгээд барахгүй 1 жилийн бодит баталгааг үйлчлүүлэгчдэд амладаг байгаа. За хэрв та бүхэн маань гэрийнхаа тавилгыг өөрчлөхийг хүсэж исэн бол эсвэл шинээр байр худалдаж аваад байраа шинээр тохижуулах гэж байгаа хүмүүс байгаа бол King Tower-т байрлах Glamour-ийн showroom руу очиод зочлоод үзээрэй. Мэдээлэл авах утасны дугаарыг нь та бүхэнд энэ доор оруулчихъя. Мөн миний хажууд гарч байгаа QR кодыг уншуулад илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү. За түүнээс гадна манайхан та бүхэнд гоё мэдээг дуулгая. Musical Girl гэд миний энэхүү промо кодыг ашиглаад 10% хөнгөлт эдлэх боломжтой шүү. За ингээ манайхан бүгдээрээ гэрийнхаа орон зайг 100% ухаалгаар ашиглаад гой дизайнлаг чанартай тавилгуудтай болцгоё. За эхний ярих гэж байгаа мэдээлэл маань болохоор нөгөө нэг Timothy Chalamet-ийн асуудал байгаа. За тэгээд би саяхан орсон Оскарынхаа дугаар дээр хальт энэ тухай яриад өнгөрсөн байгаа. Ярих шаардлагатай байсан учраас за гэхдээ та бүхэнд хэлжсэн шүү дээ тэрхүү бичлэгэн дээр ингээд weekly recap дээр яг ингээд бүрэн утгаар нь ярина гэд. За тэгээд амлсан ёсоор ингээд хийдүүлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг нь сонсоцгоо яг энэ Timothy Chalamet-ийн энэхүү асуудал дээр юу болсон бэ гэд. За 2 сард Timothy Chalamet, Matthew McConaughey-тэй хамт ингээд суугаад нэг тийм town hall meeting гэд тийм одоо ярилцлаганд орж исэн байхгүй юу. За тэгээ ер нь бол зөндөө л олон зүйлийн тухай ярилцж исэн. Гэхдээ нэг хэдхэн секундийнх нь хэсэг нь viral болсон байгаа юм. За тэр нь болохоор балет болон дуурийн урлагийн салбарыг ингэж жоохон доош нь хийсэн өнгө аястайгаар ярьсан комент нь бол хүмүүс таалагдаагүй. За юу гэж ярьсан бэ гэхлээр нэг ийм комент хэлсэн байгаа. I don't want to be working in ballet or opera or things where it's like hey keep this thing alive even though it's like no one cares about this anymore. Ийм зүйлийг хэлсэн маа. Тэрний юу гэж байгаа вэ гэхээр те би бол одоо балет юм уу, опера ч юм уу, тийм дуур ч юм уу иймэрхүү төрлийн урлагийн салбарт юусаа ажиллахыг хүсэхгүй байгаа. Ягаад тэгэхээр энэ хүү урлагийн салбарууд чинь бол ингээд те бүр ингээд өөрснөө цаашаа ингээд хөгжөөд ивжээд явахгүй бүр ингээд заавалчгүй за хэдүүлээ одоо өстой энэ урлагийн салбарыг л өстой өвхүүлж болдоггүй юм шүү гэж ингээд хичээжтэй албан өгчлөгээр ингээд амьд байгаа нэг иймэрхүү урлагийн салбарт бол би ажиллахыг хүсдэггүй. Ягаад тэгэхээр угаасаа энэ урлагийн салбаруудыг бол одоо хинч тоохоо болсон шүү дээ. No one cares about this anymore гэдэг ийм зүйлийг хэлсэн байгаа юм аа. За тэр нь бол угаасаа ойлгомжтой. Маш их олон хүмүүсийн дургуутслыг хүргэсэн байгаа. Ялангуяа сонгодог урлаг буюу одоо те дуур, балетийн урлагийн одоо салбарын хүмүүс бол үнэхээр дургуутсан байгаа. За тэгээд энэхүү 20 секундын хэсэг нь viral болоод энэ тэнүүгээр яваад зөндөө олон хүмүүсээс ингэж backlash criticism хүртэж эхэлсэн байгаа. За одоо жишээ нь гэх юм бол одоо хамгийн том дуурсан хүмүүсийн нэг нь хэн бэ гэхээр Doja Cat байгаа. За Doja Cat хэдхэн хоногийн дараагаар гарч ирээд ингээд өөрийнхөө
Instagram дээр, TikTok дээр ийм бичлэг хийсэн байгаа. Нэр нэг юм сануулхад манайхаа энэхүү ярилцлагын хэдийгээр 2 сард болсон ярилцлага, 2 сард цаацагдсан ярилцлага ч гэлгээдээ яг энэхүү хил ам нь яг 3 сард Оскар болохоос өмнө бараг 7 хоногийн өмнө ийм хил ам болсон байгаа. Тэгээ хүмүүс бас нэг санаатай бодлоготой юм биш үү? Ингээд тэ албаар ингээд Тимоти Шаламыг харлуулах гад ингээд албаар энэ зүйлийг энэ Оскарын өмнөхөн тэ 7 хоногийн өмнө ингэж гаргаж ирж байгаа юм биш үү? Яагаад 2 сард болсон ярилцлага одоо ингэ viral болоод байгаа юм бэ гэдэг зүйлийг бас хүмүүс ярьж байгаа. За Doja Cat энэхүү зүйл одоо viral болсноос хэдхэн хоногийн дараагаар гарч ирээд ийм зүйлийг хэлсэн. Бүр ингэж камер руу харж байгаа тэ. Hey, by the way, Oprah is 400 years old. Ballet is 500 years old гэл ингэж ярьсан байхгүй юу? Тэгээ дөр гэдэг бол бүр ингээ 400 жилийн түүхтэй урлаг. За балет бол бүр 500 жилийн түүхтэй урлаг. Тэгээд бүр ингээ Тимотиг жоохон доромжлоод ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Нэг тийм Timothée Chalamet гинөө нэг иймэрхүү нэртэй хүн гэд одоо баг Тимоти Шаламе гэдгийг хин гэдгийг мэдгүй юм шиг тэгж царайлаад Doja Cat нэг Тимоти Шаламет ч гэнэ нэг ийм нэртэй хүн одоо уул нь айгуул мундаг л том хүн юм шиг байгаа тий big guy by the way энэ гэж мэгэ заяа ийм хүн одоо ийм зүйлийг ингээд ярьсан байгаа юм аа өстө бүр ичигчгүй те he had the nerve to say гэлтэй бүр өстө яаж ингэж зориулж тийм юм хэлж чаддаг байна гэж ийм зүйлийг хэлсэн. За тэгээ цаашлаа Doja Cat юу гэсэн бэ гэхээр I'm sure you can walk into an opera theater right now, seats will be filled out and nobody's saying a word as the performance is going because everybody has that much respect for it гэдэг зүйлийг хэлсэн. Чи одоо яг одоо дуурийн театр руу яваад ороход бол те бүх суудлын зарагдчихсан тикет байхгүй бүх суудлын ингээд дүүрчихсэн байгаа. За тэгээд яг тоглолт эхлэхэд те дуур нь одоо эсвэл балет нь эхлэхэд бол бүх хүмүүс чив чимээгүй болоод ингээд яг үзүүлбэрээ үздэгэ. Ягаад тэгэхээр одоо тэр очиж зорж очиж байгаа үзэгчд нь бүр ингээд тэрхүү урлагийн салбарт айгүй хүндэтгэлтэй ханддаг учраас айгүй тийм эрэгтэй байдгаа гэдэг зүйлийг хийсэн. За тэнгуүдээ people give a fuck гэд те одоо хүмүүс дуурийг юм уу эсвэл балетыг тоодог хിവэрээ. За тэгээд you show up in a nice outfit, you sit the F down and shut the F up гэжсэн байхгүй. Хүмүүс одоо үзэгчд нь хурж ирэхдээ айгүй гой хувцлаад хурж ирээд сандал дээр суух газараа суугаад амаа хамхиад ингээд үздэг ийм урлаг юм аа. That's the usual etiquette around those things. Maybe learn something from that гэжсэн байхгүй Тимотед хандаад. Ер нь те энэ одоо опера ч юм уу эсвэл балет энтерт чинь те үзэгчдийн өөрсдийн гэсэн etiquette байдаг те айгу чимээгүй байх хэрэгтэй энэ ч гэдэг юм уу те тэгэд ийм etiquetteтэй ийм гоё урлаг юм а тэгэхээр чи бол бараг энэс хуралцаж авах хэрэгтэй гэсэн ийм зүйлийг Тимотед хандаж хэлсэн байгаа. За ер нь бол Doja Cat-ийн хэлж байгаа бол үнэн үнэхээр дуурийн урлаг одоо дуур болон балетын театрууд руу яваад ороход бол үнэхээр л бүх суудлын ингээд зарагдчихсан байж байдаг. Тэгээд ер нь ингээд байнга л тоглогдож идэг. Ялангуяа иймэрхүү том major хотуудад те том одоо хотуудад юу ч гэдгийг New York, Los Angeles, за тэгэл Boston өөр тэ одоо Сидней байна. За тэгэл дэлхийд аярах тий том хотууд Италийн одоо Милан ч байдаг юм уу тэ Ром ч байдаг юм уу. Иймэрхүү хотуудад бол угаасаа ингээл яг Philharmonic гэдэг зүйл нь дөөр балетын театр энэ гэх тэд нар бол байнга тоглолт хийж байдаг 7 хоногт 2-3 удаа тоглолт хийж байдаг тэгсэн мөртлөө бүх суудлууд нь зарагдчихсан байдаг бүгдээрээ ингээд тэ filled out болчихсон байж байдаг тэг тоглолтын тасалбарууд нь бол айгүй үнэтэй шүү дээ тэ айгүй үнэтэй байдаг ер нь бол ингээд $100 $200 гэл урагшаа явах тусмаа улам үнэтэй болоод явна тэ бүр хамгийн хямдхан ихэд нэг $40-50 л байгаа. Тэгэхдээ бараг $40-50-ын тикетүүд олдох нь айгүй ховор. Яг оюутан сурагчдад зариулаа нэг тиймэрхүү хямдхан тикетүүд бол байдаг. Тэгэхээр энэ бол ингээд те Doja-гийн хэлж байгаа бол үнэн яг яваад орох юм бол ингээд үзэгчд нь пиг байж идгээ. Тэгэхээр одоо яг dying art form гэж хэлэх нь бол зөв буруу юу те айгүй хэцүү. За тэгээ хүмүүс үүний дараагаар Doja-г айгүй ингээд дэмжсэн байхгүй. За хаста ашгүй Doja одоо те өөрөө урлагийн хүн ингэж бас өөрөө урлагийг ингэж өмгөөлөд хамгаалаад үг хэлж гинэ. Хаста сайн байна гэл айгүй хүмүүс Doja-г ингээл те хайп хийгээл байсан чинь Doja хэдхэн хоногийн дараа шал өөр 180 градус эргээд гараад ирсэн заяа. Бүр 180 гарч ирэнгүүтээ бас дахиад нэг TikTok хийгээ тавьсан байсан байхгүй. Тэнгүүд гэтээ тэрийг айгүй хурдан устгасан. Ингэж хэлсэн байхгүй юу? Өө яг үнийг хэлэхэд бол те би ерөөсөө балет очиж үзэж байгаагүй. Ерөөсөө дуур мөрч үзэж байгаагүй те. Би зүгээр яагаад тийм бичлэгийг Тимотед хандаж хэлсэн бэ гэхээр зүгээр л ингээл хүмүүс ер нь одоо иймэрхүү юутай болцсон штэ. Одоо social дээр иймэрхүү өнгө аястай болчихсон. Нэг хүн лөө ингээд дайрахлаараа ингээд
нэгэн зэрэг дайрдаг те ингээд outrage хийхээр бүгдээрээ outrage хийж ингэж одоо team зүйл одоо social дээр айгүйх элбэг болсон учраас би зүгээр л тэр outrage-нд нь ингэж нэгдээд зүгээр нэг юмны хэсэг шүү гэдгийг мэдрэхийг хүссэн. Тэр нэг outrage-ны хэсэг нь гэдгээ мэдрэхийг хүссэн. Тийм учраас би ингээд худлаагаасаа нэг мэддэг юм шиг дуурийн талаар ч юм уу, балетын одоо театрын талаар ч юм уу тийм мэддэг юм шиг худлааж үжиглэж тэгэж ярьсан юм аа. Яг үндэ бол би тэдний талаар ямар ч мэдлэг байхгүй гэж ийм юм хэлсэн байгаа. Бүр ингэж хэлсэн байгаа байхгүй. It's a need to connect whether good or bad гэж байгаа байхгүй. Хэдийгээр сайн талаараач бай, муу талаараач бай ингээ би бусад хүмүүстэйгээ те сошиалынхаа хүмүүстэйгээ нэгдмээр санагдсан учраас ингэж тэр outrage-нд нь оролцсон гэдэг ийм сонь зүйлийг ярьсан байгаа. Тэгээ цаашлаг бүр ингэж хэлсэн байхгүй. And it's easy. It's a modern way to garner clicks, likes, approval and all kinds of things like that from people гэж байгаа байхгүй. Энэ бол одоо орчин үед бол те миний хийсэн зүйл бол хамгийн амархнаар лайк авах, хамгийн амархнаар одоо ингээд тэгээ viral болох одоо moment байсан юм а. Тийм учраас би одоо тэгж хийсэн гэж байгаа байхгүй. Зүгээр л ингээл те хүмүүстэй нэгдээл ингээд салхинд нь хийсэл ингээл өө би ч гэсэн тэмдэг үзий яддаг гэл те ингээл явцсан гэсэн үг. Тэгээ бүр солиод ингэж хэлсэн байгаа байхгүй. Би ерөөсөө дөрөв талаар юу ч мэдгүй, балетын талаар ч юу ч мэдгүй айлч тэгээ балет ч явж одоо үзэж байгаагүй, дуурч явж үзэж байгаагүй. I think I just wanted a hug. Би бол зүгээр л ингээд хүнээс тэврэлт авахыг л хүсэж исэн гэдэг зүйлийг хэлсэн байгаа. За гэх мэдчлэн иймэрхүү сонин зүйл яриад бичлэг хийгээд тэгээд тэрийгэ тун удалгүй устгасан байгаа өөрийнхөө платформудаас. За тэгээд та хүмүүс чинь хүүен Doja Cat чинь мэдрэл муутай юм шүү. Тэгээд яг мэдрэл муутай юм. Саяхан л ингээ 2-3 хоногийн өмнө гарч ирэл айгүй сүртэй юм яриад л дээ. Балет бол тийм, дөр бол тийм, Timothy чи бол ингэж болохгүй шүү гэл. Айгүй ингээ мэддэг хүн шигтэй ингээл үзэгчд нь айгүй соёлтойгоор ингээ суугаад үздэг гэл айгүй ингээ мэддэг хүн шиг юм ярьж яснаа 2-3 хоногийн дараа гарч ирснаа бүр ингээ 180 иргэнгүүтэй өө би тэр урлагийн талаар юу ч мэдэхгүй би зөвхөн худлаагаас ингээ хүмүүстэй нэгдэж Timothy үзэн ядахыг хүссэн. Үзэн ядаж бараг те like my click авахыг хүссэн гэсэн утгатай зүйлийг яриад энэ Doja чинь зүгээргүй юм гэж бодсон. Эсвэл she doesn't have any backbone гэж ярьж байгаа хүмүүс. Тэр нь юу вэ гэхээр те өөрийн гэсэн одоо бодлого, өөрийн гэсэн үзэл бодлого, суургүй одоо яг нуруугүй, ноён нуруугүй гэсэн үг байхгүй юу? Тэгэл нэг хүн юм илэнгүүт ингээл яагаал те нэг юм яагаал тэгээ хүмүүс бодож байгаа байхгүй магадгүй яг тэр эхнийхээ бичлэгийг бол яг genuinely хийсэн. Тэгээ яг үнэхээр өөрөө бодож ирсэн ортой Timothy хандаад чи ингэж болохгүй гэж хийсэн. Түүний дараагаар Hollywood гэдэг чинь бас те entertainment industry гэдэг чинь хаалганы цан зөндөл олон бидний мэдгүй юм болж идэг бүгдээрээ холбоо сүлбээтэй тэгэл Timothy-ийн талын хүмүүс ч юм уу те янз бүрийн холбоо сүлбээтэй хүмүүс нь Doja-тай холбоо бариад ч юм уу те чи одоо ингэхгүй бол болохгүй тэхгүй бол болохгүй тэгвэл ингэ шүү энэ ч гэдэг юм уу те нэг team blackmail явсан байж магадгүй тийм болохоор ингээд шал хувраад гараад ирсэн байж магадгүй гэдэг зүйлийг бол хүмүүс ярьж байгаа. Тэгэд миний хувьд ч тэр байж болно гэж бодож байгаа. За үүнээс гадна зөндөө олон манайхаа бүр маш олон дуурийн театрууд болон балетын театрууд дэлхийд даяараа Timothy-д хандаад айгүй их тиймэрхүү хошин одоо зохиомжуудыг хийх ч юм уу хошин reelнуудыг TikTok-уудыг хийх эсвэл бүр сонирхолтой хөгжилтэй промонуудыг явуулсан байгаа. Одоо зар сурталчилгааг хийсэн байгаа. Би бүгдийг нь ярьж амжихгүй манайхаа бүр маш олон том театрууд Timothy-д хандаж иймэрхүү юм хийсэн. Гэтэ хамгийн гол гэсэн одоо хідээс нь дурдах юм бол одоо чинь гэх юм бол Met Opera те одоо Нью-Йорк дахь хамгийн том opera theater Нью-Йорк дахь ч гэхгүй дэлхий дээрээ айгүй томд тооцогддог те ийм дуурийн театруудын нэг болох Metropolitan Opera одоо нэгэн бичлэгийг пост хийсэн байгаа өөртөөхөө TikTok дээрээ заяа. Ямар TikTok байсан бэ гэхээр ерөн зүгээр ингээд хэрхэн нэг production нэг дуурийг тавихад цаана нь юу болж идэг вэ? Ямар хүмүүсийн хүч хөдөлмөр ордог вэ гэдгийг бүгдээр ингээд нэг бүрчлэн харуулаа л те. Хэрхэн одоо бэлтгэлээ хийж байгаа, одоо тэр тайз, дизайн, stage юу вэ? Тэрийг барьж байгаа хүмүүс нэргэл ер нь бүх зүйлийг ингээд харуулад доороо ийм caption тавьчихсан байсан. This one's for you Timothy. Энийг чамд зориулж ин Timothy гэдэг те ийм caption-ыг тавьсан байсан. За цаашлаад Seattle Opera бүр Timothy-д зориулаад заяо Timothy гэдэг нэртэй тийм promo code зарласан байгаа юм заяо. За тэгэд тэрхүү promo code нь болохоор шүү дээ те 14% off буюу одоо тасалбараас 14% одоо хямдруулж авах боломжтой ийм promo code-ыг зарласан байгаа. За тэгээд яагаад 14% гэхээр угаасаа бас ойлгомжтой байгаа. Яг
Timothy тэрхүү нөгөө балетыг хинж үздэггүй одоо те дөрөв хинж үздэггүй гэснийхаа дараагаар нь бүр double down хийгээд бүр улам ингээд өөрийгөө дороодуулаад те яана би бараг одоо 14 центиг одоо үзэгчдээс алдчих шиг боллоо гэсэн маягаар ингэж те угаасаа нэг хүмүүс дөр балетыг үздэггүй юм чинь миний нэг ярьсан юмд дургуцлаа гэд хэрэг би үзэгчд алдах юм бол 14 цент л алдна гэсэн утгатай нэг тийм double down хийсэн юм хэлсэн байгаа. За тэгэнгүүт яг 14% тийм discount promo code-ыг зарласан байгаа. За тэнгүүтээ бүр caption дээрээ бас ингэж тавьсан байна лээ. You're welcome to use it too, Timothy. Timothy чи ч гэсэндээ энэхүү кодыг ашиглаад 14% те ийм дискаунт авч болно шүү гэдэг зүйлийг бичсэн байна лээ. За бас нэгэн одоо Philharmonic удирдаач эмэгтэй ингээ яг Timothy таньдал те Timothy ингээд энэ урлагийг те ингээд dying гэж хэлсэн одоо те to keep it alive ингээд амьд байлгахын тулд ингээ айгүй хичээдэг гэж хэлсэн. Хичээгээд тах юм байхгүй. Манай урлагч угаасаа айл үжиний амьд шүү дээ. Тэгээ it's pretty much alive гэд яг шууд одоо тэгээ conduct хийгээд эхэлдэг өөрийнхөө одоо Philharmonic-ийг. Тэгээд orchestra нь ингээд яг хөгжмөд тоглоод эхэлж байгаа. Яг тийм бас TikTok-ыг хийсэн байгаа. Тэр нь бас ингээд blew up хийсэн. За гих мэдчлэн маш олон opera theater-нууд болон ballet theater-нууд зөндөө олон иймэрхүү шоглсон, тэг хариу өгсөн иймэрхүү одоо зүйлүүдийг өөрсдөө social media дээр хийсэн байгаа. За цаашлаад хинчин Timothy чинь Нью-Йоркоос гаралтай. За тэгээд Нью-Йоркийн LaGuardia High School-д төгссөн байгаа. LaGuardia High School гэдэг нь яг зөвхөн одоо манай хөгжим мужигтай адилхан гэж бодчихж болно. Яг одоо урлагийн хүүхдүүдэд зориулсан ийм ахлах сургууль байдаг. За тэгээд LaGuardia Art High School-ийн одоо principal буюу захирал нь Timothy-г юу н хандаж үг хэлсэн байгаа. Юу гэж хэлсэн мэхээр энэ дэр бол нэг Timothy-г доромжилж юм хэлээгүй одоо бид нар одоо Timothy-г ингэж гэсэн тийм доромжийн юм хэлээгүй зүгээр ингэж хэлж байгаа байхгүй. We are so incredibly proud of our own Timothy Chalamet гэж аахгүй. Бид нар бол өөрсдийнхөө төгсөгч Timothy-гаар айгүй их бахархдаг. За тэгээд бид нар бол ингэж үргэлж дэмжиж явдаг. Тэгээд бид нар ингэж үнэхээр Timothy-гээ дэмжиж хайрлаж явдаг учраас энэхүү Timothy-гийн хэлсэн дөр болон балетын тухай хэлсэн комментэн дээр нэг юм хэлэх шаардлагатай байна. Манай сургуульд одоо ингээ LaGuardia сургуульд бол бид нэр хизээж art form-уудыг ингэж rank хийдэггүй. Урлагийн одоо салбаруудыг хизээж ингэж одоо rank хийгээд за энэ нь хамгийн дээр одоо нөгөөх нь нэг тийм сүртэй дээр биш энэ гэдэг тиймэрхүү одоо rank хийж явдаггүй. Тэгээд Timothy яг хандаад хэлсэн байхгүй. Timothy, you came from this world. Чи яг энэ бидний ертөнцөөс ингээд адилхан гарч ирсэн хүн шүү дээ. Тэгээд бид нар бол чиний зүрхийг яг чиний чин сэтгэлийг бол мэдж байгаа. Чиний ямар хүн бэ гэдгийг бол мэдж байгаа. Муу хүн биш ээ гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тийм болохоор чи ингээд you should have known better. Чи ингээд жоохон бодлоготой ярих хэрэгтэй байсан юм аа. За тэгээд to every student here studying opera, ballet or any art the world may tell them no one cares about, we see you. Keep going гэдэг ийм зүйлийг хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ манай сургуульд одоогоор яг сурж байгаа дүүрийн одоо дуулаачийн мэрэгчлээ сурж байгаа сурагчид ч бай, балетын мэрэгчлээ сурж байгаа сурагчид ч бай, эсвэл өөр ямар ч хамаагүй урлагийн салбараар ингээд сурж байгаа сурагчидтай хандаж хэлэхэд хэрүү хэдийгээр дэлхийд даяараа ч юм уу ингээд чиний наад урлагч нэг тийм сүртэй мундаг урлаг биш гэж хэлсэн байсан ч хамаагүй шүү. Битгий тэрийг тоогоорой бид нар бол яг жинхэнэ хүмүүс нь бол чамайг мэдрээд хараад байж байгаа шүү. Чиний чамайг дэмжиж байгаа шүү. Тэгэхээр keep going урагшаа байгаарай. Тэмүүлээрэй гэсэн утгатай ийм зүйлийг хэлсэн байгаа. За тэгээ ер нь нэг иймэрхүү зүйл болж өнгөрсөн байгаа. За тэгээд ер нь Timothy-г айгүйх ингэжтэй шүүмжилж байгаа хүмүүс ч гэсэндээ зөндөө байгаа. Түүнээс гадна ер нь Timothy-тэй санал нэгдэж байгаа хүмүүс бас байгаа хгүй. За яг үндэ бол нэг Timothy л бүр ингээд яг хэлчихсэн болохоос штэ жоох муухай маягаар хэлчихсэн болохоос биш. Яг үндэ бол нэг ярьж байгаа юмд нь худал зүйл байгаагүй штэ. Дөр болон балет бол үнэхээр ингээд жоохон dying, урлаг нь бол үнэ нэг амар үзэгчтэй байха болцсон гэдэг нь бол үнэн штэ гэж ярьж байгаа хгүй. Тэгээд одоо хүмүүс ингээл өстө дөр болон балетын театрууд өстө амар мундаг яваалгаа өстө гэж хэлж байгаа хүмүүс чинь яг үнэндээ учрыг нь мэдэхгүй байгаамаа. Энэ дөрийн театрууд чинь балетын театрууд чинь яг орлогоосоо орлогоороо ингээд өөрсдөө үйл ажиллагаа явуулаад байгаа зүйл бол биш юм. Энэ театруудын чинь ард дандаа айгүй том баян donor хүмүүс байж идгаа энэ айгүй ингээ мөнгөө бүр яаж одоо зарцуулахаа мэдхээ болчихсан тэр бомтон саятан хүмүүс чинь ингээд иймэрхүү урлагийн салбаруудаа дандаа donation хийгээл явж байдаг штеп.
байнга. Тэгэл нөгөө нэг хэрэг та нар дүүрийн театр руу очих юм бол яг дүүрийн одоо pamphlet гэж байдаг шүү дээ, тийм playbill яг тэрнийх нь хамгийн одоо артталт нь ч юм уу те манай donorууд гэдэг ингээ бүх хүмүүсийнхаа донорынхаа нэр мөрнүүдийг бичсэн байдаг. За тэгэл зарим дүүрийн театрууд ч айгүй их хэмжээгээр те хэдэн жилийн турш ингээд хэдэн сая доллараар нь donation хийсэн хүмүүсийг бүр honor хийгээд нэг суудал муудлыг нь тэрний те энэ хүний нэрмжит суудал муудал гэд тэгж нэрлэлчихсэн байдаг. За тэгээд тийм одоо баян хүмүүсийн л хүчээр ингэж одоо энэ хүү театрууд чинь яг үйл ажиллагаагаа явуулаад идэгэн штэ. Хэрвээ тэр хүмүүс нь donation хийхээ болоод зөвхөн одоо дүүрийн театр ч юм уу балетын театр ингээд үйл ажиллагаагаа зөвхөн орлогоноосоо ингээд явуулна гэх юм бол аль үшээний одоо ихэнх дүүрийн театрууд болон балетын театрууд бол одоо хаагдчихсан байх хэрэгтэй байсан юм аа тий. Тэгэхээр ер нь бол ингээд Тимотигийн хэлсэн юмд бол худлаа зүйл байхгүй гэдэг зүйлийг бол хэлсэн байгаа зарим хүмүүс. Тэгээ ер нь бол нэг юм жоохон талцсан байдалтай байгаа гэж одоо ойлгож болох юм. За тэгээ би та бүхэндээ Оскар мэтлэгээр хэлсэн шүү дээ. Хүмүүс яг энээс нь болоо за одоо ястаа ийм юм хэлсэн болохоор Оскароос одоо шагнал авах нь өнгөрчээ гэдээсэн. Гэхдээ тэр нь бол ямар ч хамааралгүйсэн хин Тимотигийн ялагдсан энэтэй ямар ч холбоогүй. Ягаад тэгэхээр яг энэхүү зүйл viral болсон өдөр нь аль үшээний тэрхүү Oscar-ийн voting members-д нь саналаа аль хэдийн явуулчихсан voting одоо цаг нь дуусчихсан байсан гэсэн үг. Тэгэхээр тэрнтэй бол ямар ч холбоогүй. Гэхдээ хүмүүс тэрийг нь мэдэхгүйгээр бас янз бүрийн мим хийгээл явсан. Matthew McConaughey ч нөгөө нэг Kate Hudson-тай нийлээд нэг юм rom-com кино тоглож байсан шүү дээ. How to Lose a Guy in 10 Days гэдэг те. Хэрхэн нэг залуугаас те 10 хоногийн дотор салах вэ? 10 хоногийн дотор хэрхэн нэг залууг хаях вэ гэдэг те кино байдаг. Тэгэнгүүт энэхүү ярилцлага нь Matthew McConaugheyтэй хамт хийсэн ярилцлага учраас хүмүүс ийм бүр ингээд зохиод одоо харуулчихсан байсан create хийчихсэн. Тэр нь болохоор How to Lose an Oscar in 10 Days гэдэг заяа. Хэрхэн Оскарт ялах боломжоо 10 хоногийн дотор алдах вэ гэдэг нэртэй те ийм интриг create хийсэн байгаа юм аа. За манайхаа ингээд та бүхэндээ Timothy Chalamet-ийн хүү комментныхаа талаар ийм дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. За одоо хэдүүлээ цаашлаа дараагийнхаа ховжив рүүгээ орцгоё. Дараагийн маань ховжив Rihanna-тай холбоотой айгуу тийм амар мэдээлэл байгаа манайхаа. Юу вэ гэхлээр Rihanna-гийн гэрт нь буудалцсан болсон. Тэгэд энэ бол үнэхээр айгүй амар цочирдмор хэрэг. Яг тэр өдрийг би амар санаж байгаа байхгүй яг ингээл тэг онлайнаар ингээл баахан мэдээлэлүүд гараад ирсэн. Тэгээд TikTok дээр бол ингээд бүр яг 911-ийн dispatch call нь хүртэл ингээд цацагдчихсан байгаа байхгүй. Ингээд хүмүүс 911 лөө тэг цагдаараа залгангууд тэр нь юу ажидаг штэ. Угаасаа record хийгдэж идэг. Тэгээ бичлэг хийгдчихэд тэгсэн чи яг нөгөө нэг хүн дуудлага өгөөд энд ингээ будалцаан болоод байна гэдэг одоо тэрхүү 911-ийн дуудлага нь лик хийгдээ TMZ дээр цацагдчихсан байсан. Тэгээл ч айгүй ер нь амар байсан. Тэгээ би бүр яана тэгээ бүр ингээд би бол ингээ анх бодохдоо яана бүр ингээ Rihanna-гийн гэр дотор нь орж ирээд ингээ буудаад унсан юм бахта гэж бодсон чинь арай ч үгүй юм байна лээ манайхаа. Гэрийнх нь гадаа нь одоо тэр буудлаханд болсон юм байна лээ. За яг юу болсон бэ гэхээр 3 сарын 8-ны өдөр буюу одоо бүтэн сайн өдөр нэгэн эмэгтэй хүн шүү манайхаа. Бодоод үзтээ нэгэн эмэгтэй Rihanna-гийн гэрлөө очоод Лос Анжелест одоо Beverly Hills-ийн Post Office neighborhood-д амьдардаг юм байна лээ Rihanna. За тэгээд гэрлөө нь mansion руу явж очингуудаа хагас автомат буу гэж байдаг шүү дээ 15 тэр буугаар шууд машинаасаа ингээд юу яагаад болсон байхгүй буудаад унсан. Нэлээ олон удаа бууцсан гэж аахгүй бараг 12 удаа бууцсан. За тэгээд ихэнх тэрхүү сумнууд нь яг нөгөө нэг Rihanna-гийн угаасаа иймэрхүү одууд чинь амар том маншн ор тааршид амьдардаг болохоор шууд ингээд байшингийнх нь гадаа яваад очих гэж бол байхгүй шүү дээ. Очингууд ингээд гейт те айгуу том юм харшлага байж байгаа шүү дээ. Харшлагынхаа цаашаага явж байгаад юу хаус нь бол байдаг маншн нь байдаг. Тэгэхээр угаасаа тэр гейтлүнд бол орч чадаагүй л байгаа. Гэхдээ яг тэр гейтнийх нь гадаа машинтайгаа очиод буудаад унсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр зарим одоо тэр сумууд нь юуг нь онсон юм бэ нэлээ. Тэрхүү гейтийг нь оноод тэр гейтлөө нь хашаар нь ингээ бүр нэвтэрч орсон гэж байгаа байхгүй. Тэгээд зарим сумууд нь болохоор хажуу ойр хавийнх нь одоо тий бас юм болоо хөрш мөршийнх нь гейт метро бас ингэж орсон гэж байгаа юм. Тийм бас айгүй амар зүйл болсон байгаа байхгүй юу. За тухайн яг тэрхүү буудлага нь болоход бол Rihanna гэртээ байсан, Rihanna байсан, A$AP Rocky байсан, 3 ялах хүүхдүүд нь байсан. Тэгээ Rihanna-гийн ээж нь бас байсан юм байна лээ. Түүнээс гадна одоо тэдний тий house staff буюу гэрийнх нь одоо үйлчлэгч нэгэд бас нэг 2-3 хүмүүс байсан юм байна лээ. За тэгээд ашгүй азуулж одоо ямар ч хүмүүс гэмтээгүй. За тэгээд энэхүү одоо
911 call нь хийгдээд одоо тэнгуүдээ энэ эмэгтэй будаж жагаад тэгээд машинтайгаа зүгтээ яваад гисэн байгаа байхгүй. Тэгээ нэг тийм Tesla машин байсан гэсэн. За тэгээд дуудлагын дагуу цагдаагийнхан ингээ бүр helicopterтай ингээ нислэг тэрэгтэй ингээд машиныг нь дагаад за тэгээд ойролцоох нэгэн одоо shopping mall-ны parking lot дээр нь яг барьж авсан гэсэн машины зогсоол дээр дэлгүүрийн машины зогсоол дээр барьж авсан юм бэ лээ. За тэгээд энэхүү баривчлага нь бол одоо тэрхүү 911-ийн дуудлага хийснээс 30 минутын дараагаар баривчлага нь хийгдэж чадсан юм бэ лээ. За тэгээд энэ эмэгтэй нь ямар эмэгтэй байсан бэ гэхээр нэр нь Ivana Ortiz гэдэг ийм эмэгтэй байгаа байхгүй юу. За тэгээд энэ эмэгтэй нь болохоор Лос Анжелест ч амьдардгүй Калифорниагийн иргэн биш Флорида мужийн иргэн байгаа байхгүй юу. Бүр ингээд тэгээд тэр бүтэн сая өдөр дуудлага хийсэн гэсэн шүү дээ. Тэгээд тэрний өмнөх 2 дахь өдөр нь яг тэр 7 өдрийн 2 дахь өдөр нь бүр Флоридагаас Лос Анжелес руу машинаараа ингээд бүр тэр олон цаг ингэж туулан байж драйв хийж очоод гэрт нь очиж тэгж буудлага хийсэн байгаа хгүй. Тэг хүмүүс цагдаагийнхан бол угаасаа энийг ингээд premeditated тэ бүр ингээд зоригтой яг хүнийг алах гэж тэ Rihanna-г албаар ингэж алах гэж бүр зоригтойгоор очиж хийсэн гэмт хэрэг байна гэж үүдсэн байгаа. За тэгээд энэ эмэгтэй нь урд нь бас нэлээд олон удаа тэ 3 4 удаа яг Флорида мужидаа ингэж баривчлагдчихсан ийм эмэгтэй юм байна лээ. Янз бүрийн өөр одоо тийм зүйл ангуудаар баривчлагдчихсан юм байна лээ. Зарим нь болохоор bankruptcy одоо fraud гэсэн худлаа ер нь ингээд хүмүүс чинь бүр ингээд үнэхээр кредит картны өрөнд баригдаад ч юм уу тэ ямар ч ингээд мөнгөгүй болоод тэ өрөндөө баригдаад тэгсэн үедээ bankruptcy ингээд declare хийчих болдог. Тэгээд тэгэх юм бол тэр өөрөө төлөх шаардлагагүй болно. Гэхдээ чиний одоо нийгмийн одоо даатгалын credit score гэдэг зүйл ядаг зээлийн одоо түүх оноо гэж байдаг те тэр чинь бүр ингээд танк хийдэг. Тэгэд 10 жилийн туршид тэрхүү bankruptcy гэдэг одоо зүйл чинь одоо те дампуурсан гэдэг тэр чинь өөрөө чинь мэдээлэл дээр ингээд үлддэг байхгүй. Тэгэхээр ер нь 10 жилийн турш айгүй юм хэцүү болно гэсэн үг юм худалдаж авах нь дээр болоход те тэгээд тийм зүйлийг худлагаасаа одоо мөнгөгүй болоогүй ээж дампуурсан гэж хэлээд юу яасан одоо өрнөөсөө зайлсхийхийг завшсан гэдэг тийм одоо fraud хэрэгээр баривчлагдчихсэн юм байна. За түүнээс гадна domestic violence тэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг одоо ийм хэрэгээр баривчлагдчихсэн юм байна. Battery charge гэсэн хүн амьтанд гар хүрж исэн гэдэг ийм хэрэгээр бас баривчлагдчихсэн. За мөн reckless driving буюу тэ ингээд айгу аюултайгаар машин барьж явсан энэ гэдэг. Иймэрхүү одоо янз бүрийн тэм зүйл ангуудаар урд нь нэлээд олон удаа баривчлагдчихсэн ийм эмэгтэй байгаа хгүй. Тэгэд нэг хүүхэдтэй юм байна лээ. Тэр хүүхдийг асран хамгаалах эрх мэрх бүх кастерыгаа алдчихсан ийм эмэгтэй байгаа. За тэгээд хүмүүс одоо энэ одоо ямар эмэгтэй юм бэ гэдээ одоо интернет хийдэг юм а хийгээд ухааж түнхээд гаргаад ирсэн. Тэгсэн чинь угаасаа манайхаа зүгээргүй эмэгтэй байсан юм байна лээ. Угаасаа жоохон сэтгцийн өвчтэй юм уу те яг тийм эмэгтэй байсан юм лээ. Айгүй их тийм ялангуяа Facebook энэ төр дээр янз бүрийн тиймэрхүү бичлэг оруулдаг. Тэгэл Rihanna-д зориулаад бичлэг хийгддэг байсан мөлий. Тэгсэснээ ингээд бүр ингээд камертайгаа хэрэлдээл тэ яг нэг Rihanna-тай ярьж байгаа гэж өөрийгөө боддог юм уу яадгийн Rihanna-тай хэрэлдээл Rihanna чи одоо болооч. Миний одоо юм хамыг хулгайлахаа бол. Миний оюун ухаан бодол ухамсарыг хулгайлахаа бол. Чи миний зүүдэр орж ирээд миний одоо тий бодлыг хулгайлаад байна. Тэ? Чи бол намайг яаж чадахгүй шүү. Rihanna чи намайг юу алахыг оролдоод байна те. Гэтэ би харж байгаараа би ингээд бараг чамааг ална ухааны юм яриа. Тэ ингээд Rihanna-тай хэрэлдээд байгаа байхгүй. Угаасаа тий ойлгомжтой Rihanna бол тэр хүнийг мэдгүйгд нь ойлгомжтой. Rihanna тэр хүний бичлэгүүдийг үзээгүйгд нь ойлгомжтой. Тэгж яагаад л ингээд тэ Rihanna-тай л ингээд хэрэлдээд байдаг үсэн юм байна лээ. За тэгээ зөвхөн Rihanna юм уу гэхэр үгүй юм байна лээ. Өөр бас тиймэрхүү одуудтай celebrity хүмүүстэй яг мэддэг таньдаг юм шиг ингэж хэрүүл хийж байгаа ч юм уу тэ эсвэл яг мэддэг таньдаг юм шиг ингээл ярьж мэрж байгаа нэг тиймэрхүү зөндөө олон бичлэгүүдээс одоо чинь юм бол Kim Kardashian, Billie Eilish, Taylor Swift гэдэг тиймэрхүү хүмүүстэй бас ингээд жоохон юм өөрийнхөө social media platform дээр үүсгэж ирсэн нь бол ингээд урдных нь бичлэгүүдээс нь харагдсан ба. Тэгээд ер нь тэрхүү бичлэгүүдийг үзэж хаад харвас яг тэ сэтгцэн зүгээргүй байгаа нь ажиглагддаг. Угаасаа харвас like very very clear тэ. За одоо ингээд цагдаад баривчлагдаад нийтдээ 10 зүйл ангаар юу яаж байгаа юм бэ лээ. Одоо шийтгэгдэж байгаа юм байна лээ. За 10 зүйл анги нь болохоор угаасаа ойлгомжтой attempted murder буюу хүнийг санаатаагаар алахыг заавцсан гэдэг те ийм бас ийм хамгийн том зүйл анги нь бол тэр байгаа юм. За түүнээс гадна одоо хагас автомат буугаар
оршин суугчтай айл руу ингэж санаатаагаар буутсан гэдэг ийм зүйл анги бас байгаа юм байна лээ. Нийтдээ ингээ 10 зүйл анги заяа. Тэгэд угаасаа энэ нэг 10 удаа буудсан учраас дор хаяж 10 удаа ингээд сум оногцсон гэж аахгүй. Тийм учраас ингээд тусдаа зүйл ангууд болчихж байгаа юм байна лээ. За тэгтээ угаасаа хамгийн том зүйл анги нь бол хүнийг алахыг заавцсан гэдэг нь бол хамгийн том зүйл анги байгаа. За тэгээд одоогийн байдлаар хамгийн анх болохоор 10 сая долларын бонд барьцаа ингээд шүүгч тавьсан юм байна лээ. 10 сая доллар төлж ийж тэгээ барьцаа төлж ийж одоо ингээд шүүх хурал болон болтол ингээд эрхчлөөдөө гараа явж болдог штэ тийм 10 сая долларын барьцааг тавьсан. Тэгээд удалгүй 1.8 сая доллар болгож буулгасан юм байна лээ. Шүүгч нь ямар шаардлагаар ямар учраас ингэж тэгж буулгасан бол мэдгүй гэхдээ still normal хүн бол 1.8 сая долларыг барьцааг хизээч төлж чадахгүй байхгүй. Хэрвээ дэрэ мэри байсан бол төлөө явцсан. Тэгээ дэрэ чинь хэдэн сая бүр 50 сая долларын барьцаа төлөө гэдээ гуйгацсан шүү дээ хинээс. Шүүгчээс тухайн үедээ. Тэгэхээр 1.8 сая долларыг бол normal average хүн бол төлж чадахгүй гэдэг нь бол ойлгомжтой. Тэгэхээр ерөн шүүх хурлаа болон болтол шоронд байна гэсэн үг. За тэгээ шүүх хурал нь яг хэдийгээр болох нь бол тогтоогдоогүй юм байна лээ. 3 сарын 5-ны өдөр гэлөө 29-ны өдөр гэлөө одоо шүүхийн өмнөх нэгэн уулзалт нь болох юм гэсэн. За тэрэн дээр ингээд улам илүү их юм тодорхой болох байх гэж бодож байна. За энэ зүйл болсны дараагаар Rihanna шууд ингээд гэр бүлийнхэнтэйгээ өөр газар руу явсан гэсэн. Яг гэрээсээ гараад ингээд өөр хот руу ч гэл өөр улс руу ингээд явсан юм байна лээ. Тэгээд уул нь бол удахгүй нэгэн фото шүүтэнд оролцох гэсэн юм байна лээ. Зураг авалтанд тэр мэрийг хүртэл ингээд цуцлсан гэсэн. Тэгээд угаасаа ойлгомжтой шүү дээ. Ялангуяа жоохон хүүхдүүдтэйгээ байж хат нэг гэр бүл рүү дайрна гэдэг чинь бол айгүй аимшигтай хэрэг байгаа зү. За тэгээд түрүү хэлсэнчлэн энэ хүн эмэгтэй ингээ янз бүрийн сонин бичлүүд хийдэг гэсэн ингээ тэгсэн штэ. Одоо жишээ хэмэл 2 сарын 17-ны өдөр нэгэн мим байсан юм байна. За тэр нь болохоор ингээд Rihanna-г дохтой гэдэг тийм мим байсан байлаа. Тэр мэрийг ингэж пост хийсэн гэж байгаа байхгүй өөрийнхөө Facebook дээрээ. За тэгэнгүүтээ 2 сарын 23-ны өдөр бас Facebook дээрээ ингээ бүр Rihanna-г tag хийж байгаа заяа. If you have something to say to me энэ гэж мэгээ заяа. Хэрвээ чи ингээд надад хэлэх юм байгаа бол битгий ард урдуур ингэж гүүж худлагаасаа миний араар ингэж юм ярьж намайг муулаа те. Миний царай одоо яг нүрэн дээр тулж ирээд над хэлэх юм хэлчихтэй Rihanna энэ гэж мэгсэн. Бүр ингэж те. Бүр яг таньдаг хүн шиг юм шиг тим юм хийсэн байгаа юм. За ямар ч байсан ийм аимшигтай хэрэг болж өнгөрчээ манайхан. За тэгээд хэдүүлээ цаашдаа юу болохыг нь хараад байжээ. Нэмэгтэйгийн шүүх хурал нь хэрхэн явагдах нь өнөө дээрээ гэд. Нэр Rihanna гэснээс манайхан саяхан бас нэгэн одоо rumor сонсогдсон. Rihanna юун дээр байгаа гэд. Айгүйх студ руу очиод ингээд дуувчлалын студ. Тэгэхээр хүмүүс Rihanna-г эргэн ирэлттэй comeback хийх гэж бодож байгаа яг music industry-нд. Тэгээд Rihanna чинь шинэ цомог гаргаагүй бүр амар удаж байгаа шүү дээ. Хүмүүс бол Rihanna-гийн фэнүүд бол A$AP Rocky-г буруутгадаг. Ингээл зай өгөхгүй те бүр ингээл жирэмсэн болгоод байдаг. Нэг хүүхэн төрөнгөд л нөгөө жирэмсэн болгоод байдаг. Тэгээд одоо манай Rihanna баг те одоо карьер нь одоо байхгүй боллоо гэд A$AP Rocky-г аяг буруутгадаг. Тэгсэн чинь саяхан Rihanna айгүйх юу яага явж илээ. Recording studio-нд явж байгааг харагдсан гэсэн чинь зарим хүмүүс болохоор үгүй наа Rihanna ч одоо дахиад альбом гаргахгүй байх. Одоо яагаад recording studio-нд явж байгаа вэ гэхээр дахиад нэг хүүхэлдэн киноны л дуу хийх гэж байгаа хаа гэдгсэн. Яагаад тэгэхээр жилийн өмнө нөлөө 2 жилийн өмнө хүмүүс үгүй Rihanna шиндөө цацагдана гэж штэ гэл нэг бөө юм болж байгаа шиндөө цацагдсан чинь Smurfs билүү тэр хүүхэлдэн кинонд зориулаад зүгээр нэг soundtrack хүүхдийн дуу хийчихсэн байсан. Тэгээ тэрийг нь хүмүүс за дахиад нэг хүүхд мөхтийн л дуу хийх гэж байгаа байх гэж яриад байгаа. Гэтэ яг үнэнгээсээ те гоё шинэ альбомаа гаргаад ингээ фэнүүдтэй бэлэг бараасаа гэж би л амар хүсэж байна. За манайхаа дараагийн ховж маань болохоор Justin Bieber болон Usher хоёрын тухай байгаа. За энэ болохоор сая яг нөгөө нэг Oscar-ийн дараа бас үйл явдал байгаа аахгүй юу. За энэ бас гадуур нилээн яг одоог ч гэсэндээ одоогийн үеэр ч гэсэндээ айгүйх шуугуулж та нар маань гэсэндээ харсан байх гэж бодож байна. За бүтэн сайн өдөр те. За өнгөрсөн бүтэн сайн өдөр Оскар болж өнгөрсөн та нар мэдж байгаа. Би саяхан Оскарын тухай бичлэгийг та бүхэндээ хүргэсэн байгаа. За тэгээд Оскарын дараагаар Vanity Fair after party болдог. За түүний дараагаар зөндөө олон өөр after party-нууд болдгоо гэж би та бүхэндээ тэрхүү бичлэгнэр хэлсэн шүү дээ те. За тэгээд өөр одод өөрсдийнхөө party-нуудыг host хийгээд ингээ хүмүүсийг уурдаг. За тэгсэн чинь Beyoncé, Jay-Z хоёр
бас өөрсдийнхөө нэг тийм after party host хийсэн юм байна. За тэрэн дээр бол просто маш их олон жинхэнэ A-list celebrity хүмүүс ирсэн байгаа байхгүй. Одоо чинь хэм бол Taylor Swift, өөрийнхөө сүү залуутайгаа Travis Kelce-тэйгээ ирсэн, Michael B. Jordan, Ryan Coogler, Tana Taylor, Timothy Chalamet, Kylie Jenner, Austin Butler, за тэгээд Jacob Elordi, Emma Stone, Emma Watson, Kendall Jenner, Megan Fox, Kris Jenner, Sofia Vergara, Vin Diesel, Jon Batiste, Jack O'Connell, Chloe Bailey, Vanessa and Natalie Bryant. Тэгээд ер нь бол маш их олон хүмүүс ирсэн гэсэн. За тэгээд тэрэн дээр нь Usher бас байсан. Hailey Bieber, Justin Bieber бас байсан. Ер нь ингээд дуртахад бол ямар амар A-list гестүүдтэй ийм парти юусан бэ гэдэг нь харагдаж байгаа. За тэгсэн чинь энэ A-list одоодын дунд маань нэгэн аимшигт зүйл болжээ. Тэр нь юу байсан бэ гэхээр зотон гинэ. Худлаадлаа. Яг зотон бол байгаагүй юм байна заяа. Гэтэ баг зотон болохоо шахсан гэж байгаа байхгүй юу? Usher, Justin Bieber хоёрын дунд. За анх энэхүү мэдэн ингэж цацагдахад бол зарим хэвлэлийнхэн яг үнэхээр зодолцсон fist fight гэж бичижсэн заяа. Яг үнэхээр ингээд одоо би нэг ингээд зодоод ингэж зодолцсон гэдэг тийм юм хэл мэдээлэлхэн бичижсэн. Гэхдээ тэр нь бол худлаа байсан юм байна лээ. Айгуу тийм heated argument болохын хувьд бол болсон. Тэр нь бол бүр үнэхээр бараг зодолтохтой хүрээд тийм амар ингээд үг амаараа хэлсэн тийм зүйл болохын хувьд бол болсон. Гэхдээ арайч зодолтох хэмжээнд бол очоогүй гэдгийг одоо дараагаар нь хэвлэл мэдээллийнхэн залруулж хэлсэн байгаа. За TMZ-ийн мэдээлж байгаагаар болохоор шүү дээ тийм. Яг Bieber-ийн representative хүмүүстэй ингэж холбоо барьж ярилцлага авсан юм байна лээ. Одоо тэгэхээр Bieber-ийн талынхаас гэсэн үг тийм. Тэгээд түүний дараагаар нь Usher-ийн тал руу очиод тийм Usher-ийн representative хүмүүстэй бас ингэж асуулт суугаад тийм. Яг ярьж байгаа Bieber-ийн талаас ярьж байгаа зүйлтэй ингэж бас таарж гинөө нийцж гинөө энэ гэдгийг нь одоо харах гад ярьслага өгөөч гэсэн чи Usher-ийн талынхан болохоор ерөөсөө ярьслага өгөхгүй гэж хэлсэн юм байна лээ. За яасан бэ гэсэн чинь яг тэрхүү парин дээр нь хин Usher өөрөө Justin Leod очсон гэж аахгүй. Айгу тийм ингээд energy болон angerтэй явагдсан гэж аахгүй. Ер нь л ингээд жоохон савсганцсан байсан юм шиг байгаа. Тэгэл ингээд жоохон ууртай нэг хүн ингээд ууртай бохимдолтой ямар харагдаг лээ. Тэгэл ингээд Justin Leod өөрөө яваад очсон гэж байгаа аахгүй. За тэгснээ энэ хоёрын хооронд нэг нилээн heated exchange болсон. Нилээн ингээд би биелэгөө янз бүрийн юм хэлээд нүүрэн бүрэндээ тулаад team exchange болсон юм байна лээ. Гэхдээ physical contact бол байгаагүй гэдэг зүйлийг Bieber-ийн representative хүмүүс нь хэлсэн юм байна лээ. Гэхдээ л still very intense байсан тий. Ер нь айгүй хурцдмал байсан гэдгийг бол хэлсэн юм байна лээ. За тэгээд Justin Bieber-ийн source-нууд нь хэлж байгаа нь болохоор ихтэй Bieber ер нь өнгөрсөнд байсан одоо тийм negative тий сөрөг хүмүүсийг ингээд амьдралаасаа алга болох гээд айгүй хичээж байгаа. Тийм учраас тийм хүмүүстэй ингээд cut ties хийж байгаа. Тэгээ ерөөсө холбоо сүлбээг ингээд тасалж байгаа гэдгийг хэлсэн байгаа. Тэгээд ийм маягаар тий Justin Bieber-ийн source нь хэлж байна гэдэг нь бол бараг л Usher гэхлээд байгаа байхгүй тий. Usher бол ингээд Justin-ийн амьдралд нь байсан өнгөрсөн амьдралнаас айгүй тийм negative сөрөгтэй өөрт муу юм хийсэн хүмүүсийн нэг тийм болохоор ингээд иймэрхүү хүмүүсийг одоо амьдралаас гаргах гэж хичээж байгаа гэсэн утгатай ингэж хэлсэн байх гэж хүмүүс бодоод байгаа байхгүй юу. За тэгээд зарим source-уудын хэлж байгаагаар болохоор Justin бол үргэлжил Usher-т айгүй тийм rude ханддаг байсан. Тэгээд бүдүүлэг ханддаг байсан гэдэг зүйлийг хэлсэн. За тэгэнгүүт хүмүүс одоо юу гэж өмөрч байгаа вэ гэхээр тэ угаасаа ойлгомжтой. Ингэж юу гэж Usher-т Justin гоё сайхан ингэж тэ хүндэтгэлтэй хандах юм бэ тэ. Жохон байхад нь Usher өөрөө ингэж яг жоохон бахта туулсан зүйлээ мэдсээр байж ээжтэй ингээд Usher чинь жоохон бахта нөгөө Diddy-гийн Flavor Camp-т нь орсон хүн шүү дээ ингээд Diddy одоо Usher-ыг жоохон бахтан тэ бас ингээд өсвөр наснд байхад нь одоо далавчин доороо аваад чих юм уу тэ би чамайг од болгож өгööгингүүтэй ингээд бас янз бүрийн юм хийсэн ингээд баахан rumor-нууд байдаг шүү дээ тэ. Тэгээ Usher тэрийг мэдсээр ээжж яг тухайн үед жоохон байсан Justin Bieber-ыг өөрт нь итгээд Usher очиж явахт нь Usher руу очиж явахт нь Usher өө нааша хүрээд ирэнгүүтэй аачаад дээрэд өгчихсэн гэдэг тий бараг л ингээд пимп хийчихсэн гэж яриад байдаг шүү дээ тий. Тийм болохоор Usher тийм муухай зүйл хийсэн юм чинь угаасаа юу гэж Justin Usher-тай сайхан хандаад хүндэтгэлтэй хандаад ингээд байх юм. Rude хандах нь бол угаасаа ойлгомжтой шүү дээ гэдэг тий. Тийм зүйлийг одоо Justin-ы фэнүүд нь чих юм бол ер нь Justin-ы талд байгаа хүмүүс бол тэгж ярьж байгаа. За энэ мэдээлэл гарсны дараагаар нэг ганцхан өдрийн дараагаар заяа нэгэн зураг viral болсон байгаа. За тэр нь яг нэг тэр парин дээр нь байгаа юм шиг зураг байгаа байхгүй. Тэгээд ингээд Beyoncé бүр артталт нь
бүр ингээ шок могонд орсон зав Beyoncé-гийн царай бүр яг юм барьцсан ингээ шоконд орсон царай. Тэгээд ингээ Justin бүр яг хинлүү Usher руу очиод ингээ заамтчихсан ингээ хуруу мурууга point хийгээд чичлээд ингээ байж байгаа тий. Артлах нь хүмүүс ингээ бас ингээ шоконд орсон нэг тийм зураг байгаа байхгүй. Тэгээд би тэрийг анх харчаад what the fuck тий үнэгээсээ хин одоо ийм зураг аваад амжчихдаг байна гэж бодсон чи сайн харсан чинь угаасаа AI байсан юм лээ. Гэтэ тэр бол амар тийм realistic харагдаж байгаа байхгүй. Айгуу тийм жинхэнэ юм шиг харагдаж байсан AI зурагаас нэг хүмүүс бүр яанаас та энэ AI бүр өстө улмал сайн болоод байна шүү дээ. Одоо сүүлдээ бүр ялахаа боллоо шүү гэд тийм юм ярьж байгаа. Нэрээ айгуу амар адилхан байсан юм байна хаа. Айгуу жинхэнэ юм шиг болсон юм лээ. Одоо бүр AI-аас айж байна ёо тий. За тэгсэн чинь манай нөгөө Дэрийг номер 1 үзэн ядагчтай дэрийг номер 1 үзэн яддаг troll тэ айгу petty юмыг тавьж явуулдаггүй тэ өршөө авах хүсдэг хизээч тэр тэ юмаа мартдаггүй хүн байдаг шүү дээ манай гоё ах хин блэ 50 cent тэ ядж байгаа амар инээдтэй troll хүн шүү дээ тэгээд 50 cent өөрийнхөө Instagram дээр энэ талаар юм бичсэн байгаа угаасаа ойлгомжтой 50 cent бичихгүй ингэж байхгүй яг тэр нөгөө нэг AI зургийг нь пост хийгээд 50 ингэ бичсэн байгаа байхгүй caption дээрээ I was a baby why you let him do that to me that's what I thought when I saw this picture гэж байгаа байхгүй ийм хэлсэн байгаа байхгүй тэг яг Justin хэлж байгаа юм шиг тэг гаш дээр очиод тэг би бүр ингэ жоохон ялах хүүхдээ байсан шүү дээ тэгж яхад чи яхад намайг ингэж байгаа юм бэ тэг намайг ягаад ингэ дэрээд өгж байгаа юм бэ гэд тэгж байгаа юм шиг тий тэгээд энэ зургийг бол би хараад яг л тийм л үг надад толгонд төр орж ирлээ гэж 50 cent тийм бичсэн байгаа байхгүй яг энэ хоёрын донд тийм л exchange болсон байхаа гэж байгаа юм шиг тэгээд угаасаа 50 cent бол дэрийг зүгээр орохгүй шүү дээ одоо хүртэл ингээд юу ягаа л гэдэг дэрийн талаар баахан ингээд постнууд хийсээр л байдаг нэрээ саяхан бас нэг одоо ийм пост харсан чинь шин дэрийн эсрэг шин юунод улсын federal charge-нууд нэмэгдэж магадгүй гэдэг зүйлийг ярьсан. Тэр нь болохоор юутай холбоотой юм бэ нэлээ. Нэгэн одоо эрэгтэй биеийн үнэлэгчдийг ингэж зарж идэг гэх юм уу тийм биеийн үнэлэгчийн албан ёсны нэг тийм байгууллага гэх юм уу тийм байгууллага гарч ирээд яг илчилсэн юм байна лээ ингээд. Айгүй олон жилийн туршид дэрий манахаас ингэж эрэгтэй биеийн үнэлэгчдийг авдаг байсан. Гэхдээ тэр нь болохоор тэр найз охидуудтай биш одоо нөгөө Cassie Ventura ч юм уу нөгөө нэг урд нь ядаг байсантэй Jane Doe ч юм уу тэр мэднэртэй зориулсан тэгж freak off-та оруулаад найз охидуудтайгаа унтуулах гэсэн зорилгоор энэ эрэгтэй биеийн үнэлэгчдрийг авдаг байсан. Энэ эрэгтэй биеийн үнэлэгчтэй болохоор өөртөө зориулж авдаг байсан юм аа. Маш олон жилийн хугацаанд манай байгууллагатай ингээм хамтарч ажиллаад тэ баг ингэж биеийн үнэлэгчүүдийг авч ийшээ тийш нисгдэг байсан гэдэг тийм зүйлийг ингэж зарласан юм байна лээ. Тэгээ эндээс нь шалтгаалаад new federal charges might be одоо тэ дэрийг эсрэг ингэж орж магадгүй гэдэг тийм зүйлийг хэлсэн зарласан байгаа. За тэгээ би гахаад захгүй. Тэгээ за яах вэ тэгээд өөртөө биеийн үнэлэгч одоо эрэгтэй биеийн үнэлэгч авдаг байлаа гэдэг тэр нь одоо яахлаар юу болчихдг юм болоо тийм амар federal charge гэмт хэрэг болчихдг юм болоо гэж бодоодсэн чинь нөгөө нэг авч нисгсэн trafficking тэг ингээд тэр биеийн үнэлэгчтэйгээ биеийн үнэлэх зорилгоор ийшээ тийш авч нисгсэн гэдэг нь одоо гэмт хэрэг нь болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор тэр нь одоо ингэж шин зүйл анги болж магадгүй юм шиг лээ. Хэрвээ тэх юм бол тэгээд одоо дахиад шүү хурал морил болоод бөөн юм болно гэсэн үг манайхан. Тэгээд хэрвээ яллагдах юм бол дахиад нөгөө нэг жил мэлэн тэгээ сунгагдаад явах гэсэн үг. Тэгээ энэ талаар бас л 50 cent тухай үедээс энэ чинь бас нэг 7 өдрийн өмнө л гарч ирсэн мэт л ахгүй. Тэгээ энэ тухай бас 50 cent тэр үедээ ингээ юм биччихсэн байсан. Пост тэгээд яана эрэгтэй биеийн үнэлэгчдийг өөртөө авдаг байсан гэж штэ хүмүүстэй гिचгсэндээ бүр амар тийм troll постыг хийчихсэн байсан. За ер нь нэг ийм юм болж өнгөрсөн байна хин Usher Justin Bieber хоёрын хувьд бол. За цаашлаад одоо хэдүүлээ дараагийнхаа ховжив руугаа орцгоё. Дараагийн ховжив маань болохоор Pussycat Dolls-ийн тухай мэдээлэл байгаа. За би өнгөрсөн 100 хийсэн шиг санагдаж байна. Pussycat Dolls хамтлагийн бүр ингээд deep dive хийгээд хэрхэн бүтсэн, яасан, ийсэн, drama, scandal гэх бүх юмыг ингэж хийсэн тухай ярьсан тийм бичлэгийг хийжсэн. Тэгэхээр та бүхэн маань тэр бичлэгийг үзээгүй бол нэрээ үзээрэй. За Pussycat Dolls-ын тухай юу болсон бэ гэхээр манайхан 3 сарын 14-ний өдөр гэгвэтгийн Pussycat Dolls-ын маань гарч ирээд бид нэр дахин нэгдэж байна. Бид нэр reunion хийж байна. Бид нэр одоо world tour хийх гэж байна. Тэ ингээд аялын тоглолт хийх гэж байна. Бид нэр шин дуу гаргах гэж байна. Бид нэр эргэн ирлээ гэдгээ зарласан байгаа. За тэгээд Nicole ялангуяа өөрийнхөө TikTok аккаунт дээрээ ингээд айгүйх олон тиймэрхүү одоо
постнуудыг, TikTok-уудыг хийж зарлж исэн. За гэхдээ манайхаа уул нь Pussycat Dolls чинь айгүй олон тиймэрхүү гişүүдтэй байсан шүү дээ, тий. Тэгэд тэр deep dive бичлэгийг үзэх юм бол та нар улам сайн мэдэх болно. Гэтэ ер нь бол айгүйх ингэж гişүүнүүдээ сольдог байсан шүү дээ. Анхандаа ингээл 6 ойлоо, 7 ойлоо, тий. Тэгснээ 5 болоод, тэгснээ 6 болоод ингээд солигдоод яваад байдаг байсан. За тэгэхдээ ер нь бол нэг сүүлийнх нь бол 6 гişүүнтэй байсан чинь болоод тэр 6 гişүүнүүд нь зургуулаа нэгдээгүй 3 гişүүн л иргэн ирж байгаа юм байна лээ. За тэр нь болохоор of course Nicole, за тэгээд Kimberly, за тэгээд Ashley гэд энэ 3 гişүүд нь л нэгдээд ингээд одоо reunion хийх гэж байгаа юм байна. За тэгсэн чинь хүмүүс ингээд гайхаж байгаа шүү дээ. Нөгөө Melody-г хаажчихв. За нөгөө хин нь хаажчихв энэ төр гээл те. Янз бүр ер нь л нэг байхгүй байгаа 2 3 гişүүдийг нэрлэл тэр ягаад ороогүй, энэ нь ягаад ороогүй энэ төр гэл бөөн юм гадар болсон. За тэгсэн чинь яг энэхүү анхных нь одоо reunion хийх гэж байна гэдэг одоо энэхүү мэдэн зарлагдсны дараагаар өмнөх гişүүд нь гарч ирээд мэдээлэл хийсэн байгаа өөрсдийнхөө social media аккаунтууд дээр заяа. Одоо жишээ нь хэм бол бүр хамгийн анхны original members те би та нартай тэр deep dive дээр ярьжсэн Pussycat Dolls гэдэг чинь бол ер нь бол burlesque show байсан шүү дээ. Burlesque team group байсан. Нэгэн баарнд, клабанд ингээд бүжгэлж яадаг тийм group байсан. Яг тэрний original member гэхээр бүр ингээд Pussycat Dolls хамтлагийн бүр хамгийн анхны одоо гişүүдийнх нь нэг байгаа хгүй. Nicole ч гэсэндээ яг хамгийн анхных нь гişүүн бол биш шүү дээ, тэ. Хамгийн анхны гişүүн болох Kermit ийм зүйлийг хэлсэн байгаа хгүй. Өөрийнхөө Instagram постн дээр ерөөсөө энэ зүйлийг тэ ийм reunion хийгдэх гэж байгаа гэдэг зүйлийг би мэдээгүй. Надад хинч хурж ирж хэлээгүй. Би одоо энэхүү мэдээллийг яг л бусад хүмүүс хэрхэн одоо энэхүү мэдээллийг анх мэдэж авч ийн яг тэр хүмүүстэй л адилхан ингэж хүлээж одоо мэдэж авч байна. Би бол одоо энэ хамтлагийн те бүр ингээд original member нэсэн бүр үүсгэн байгууллагатаас нь ахуулаад ингээд байсан гишүүнийх нь хувьд те бүр ийм одоо ийм Hollywood ийм том commercial хамтлаг болохоос нь ч өмнө те зөвхөн ингээд клабд ингээд бүжиглээд байж байгаа цагаас нь ахуулаад байсан гишүүний хувьд гэх юм бол би үнэхээр энэ хүмүүстэй ингээ хурж ирээ надад одоо хэлсэн бол энэ талаар те ингээ reunion хийх гэж байгаа гэдэг талаар хэлсэн бол үнэхээр би ингээ appreciate хийх байсан юм а талархах байсан юм а гэтэл одоо ингээд надад хэлэлгүйгээр ингээд би ингээд те бусад хүмүүстэй адилхан яг нэгэн цаг үед ингэж мэдэж авч байгаад айгу харамсалтай байна гэсэн утгатай тийм зүйлийг өөрийнхөө Instagram дээрээ пост хийсэн байгаа. За түүнээс гадна бас өмнөх гишүүн байсан Jessica Sara бас нэгэн Instagram постыг хийсэн байгаа. Тэрэн дээр ч гэсэндээ Jessica ингэж хэлж байгаа байхгүй. Би энэ тухай яг энэ зүйл зарлагдахаас өмнөх шөнө нь олж мэдсэн гэж байгаа байхгүй. Өмнөх шөнө нь хүмүүс холбогдоод ингээд ийм зүйл болох гэж байгаа гэдгийг хэлсэн. Тэгээд тийм болохоор надад ерөөсөө process хийх цаг байгаагүй гэж аахгүй одоо emotionally тэ хэрхэн process хийх вэ, яах вэ гэдгээ сэтгэл зүйн байдлаа бэлдэх тийм боломж олдоогүй. Яг бол өмнөх шөнө хэлсэн учраас тэгээд ядаж нэг хэдэн өдрийн өмнө хэлээд тэ урьдчилж хэлээд нэг тийм надад process хийх одоо цаг мөчийг минь өгсөн бол айгүй талархах байсан гэдэг зүйлийг бас хэлсэн байгаа. За гэхдээ цаашлаад ингэж хэлсэн байгаа Jessica. Гэхдээ тэгээ одоо ингээд reunion хийж байгаа энэ хүү 3 гишүүдтэй бол тэ амжилт хүсье. Одоо хийх гэж байгаа аялын тоглолтод нь амжилт хүсье. Тэгээд би бол угаасаа тэ энэ хүү Hollywood гэсэн маахгүй юу? Hollywood гэдгийг үгэн дээр нь тоглолт тэнгүүтээ weird гэдэг үгийг залгачсан байгаа. Weird гэж хачин сонин гэсэн үг шүү дээ. Ер нь жоохон муу үг гэсэн үг. Тэгэхээр тэ ийм Hollywood ийм хачин сонин Hollywood-аас ингээд аль үшэнэ тэ би ингээд заагаа аваад энэ индастринд байхаа болсон. Би одоо өөрийнхөө гэр бүл, найз нөхөдтэй өөрийнхөө privacy, өөрийнхөө mental health энэ төр тэ айгу анхаардаг. Тэгэхээр надад бол тэр бол хамаагүй та нартаа зүгээр амжилт хүсье гэдэг ийм зүйлийг хэлсэн байна лээ. Тэгээд одоо ингэж зарлж хаад энэ 3 маань сайхан нэгэн ярилцлаганд орсон байгаа аахгүй юу. Тэр нь болохоор Trey Show-ны нэг тийм third hour гэж тийм ярилцлага байсан. За тэгээ энэ нь болохоор 3 сарын 20-ны өдөр цацагдсан байгаа. За тэгсэн чинь одоо хөтлөгч нь асууж байгаа аахгүй те. Та нар угаасаа харсан л байх те. Танаа урдны гişүүд чинь зарим гişүүд нь ингээд одоо тийм мэдээлэл гаргасан байна лээ. Та нарын reunion-ийн талаар ингээд мэдээлэл гаргасан байна лээ. За тэгээ тэр нь бол ингээд хэвлэл мэдээлэлээр явах зан. Та нар одоо энэ талаар бол те юу гэж хэлмээр байна ингээд бүх original ингээд cast-аараа буцаж хурж ирэхгүй, reunion-ээ хийхгүй зөвхөн гуруула ингээд trio болж гарч ирж байгаа дээр те юу хэлэх вэ? Яагаад энэ шийдвэрт хүрсэн бэ?
гэдэг талаараа биднэрт одоо хэлээч гэж асуусан байгаа. За тэгсэн чинь энэ дээр бас хүмүүс амар гадуур ярьж байгаа. Яг энэ асуултанд нь Никол хариулах галтай эхэлж байгаа байхгүй. Тэгснээ ингээд юу хэлэхээ мэдэхгүй байгаа мó хайшаа бүр гацажсэн аа. Айгүй эвгүй мөч байсан за ер нь гацажсэн аа. Тэгээд хин Kimberly яг дайрж орж ирэх юм чинь угаасаа Никол ингээд гацаад байсан болохоор аврах гад өмнөөс нь хариулсан гэсэн үг. Яг Никол гэсэн байхгүй. Well, I mean, listen, we're like, we are so, as women today, гэл ингээд гацаад байгаа байхгүй. Ингээд нэг юм хэлэх гээл гацаал, нэг юм хэлэхгээ гацаад. Тэнгүүд яг Kimberly орж ирээд ингээд өмнөөс нь хариулаад Николыг аварсан байгаа. За тэгээ Kimberly юу ч хэлсэн бэ гэхээр те ер нь л манай хамтлагийн одоо түүх гэх юм бол те айгүй их тийм ever changing байсан те гишнүүд нь ер нь дандаа айгүйх солигдчихсэн. За тэгээд одоогийн байдлаар 2026 оны байдлаар бол одоогийн өөрчлөлт нь бол энэ л байна. Тэгээ 3 хүний юм одоо өөрчлөлттэй байна. За тэгээд цаашдаа гэхдээ манай хамтлагийн хувьд ямар өөрчлөлт гарахыг бол бид нар хэлж мэдэхгүй. Яг 2026 оны байдлаар бол яг одоогоор бол ийм байна. За тэгээд бид нар бол те өөрсдийнхөө юг peace тэг амар тайван байдлаа хадгаламаар байна. За тэгээд яагаад вэ гэх юм бол манай хамтлаг бол те айгүй их ингээд те түүхтэй хамтлаг гэж аахгүй юу ч хэлэх гэнэ гэхээр те ер нь бол айгүй их манай хамтлагт драма хэл амны тэрийг гарч исэн учраас тэрийг бодолцоод ингээд бид нэр яг одоогоор зүгээр хамтлагтаа айгүй тийм амар тайван байдлыг одоо хүсэж байна гэсэн утгатай зүйлийг хэлсэн байгаа. За бараг л те амар тайван байдлыг хүсэж байгаа учраас нөгөө гişүүдээ дуудаагүй гэсэн утгатай зүйлийг хэлсэн байгаа байхгүй юу. Бараг л нөгөө гişүүд нь хэрэг орж ирсэн бол амар тайван байдлыг өгөхгүй байсан юм шиг. Гэхдээ ер нь бол бид нэр стил те өнгөрснөө арилгах гад, өнгөрснөө засах гад те хамтлагийнхаа одоо тэр одоо эвдэрсэн зүйлийг repair хийж засварлах гад ингээд хичээгээд явж байгаа гэсэн зүйлийг ингэж хэлсэн байгаа. За тэгсэн чинь Никол яг үргэлжлүүлээд би түрүүн юу гэж хэлхийг хүсэж ирсэн бэ гэхээр бид нар бол те бүх манай хамтлагт ингээ холбоотой байсан манай хамтлагийн түүхэнд холбоотой байсан бүх гишүүдтэй, бүх эмэгтэйчүүдтэй бол ингээд талархаж, хүндэтгэж, хайрлж явдаг. Яагаад вэ гэхээр манай те Pussycat Dolls гэдэг одоо энэхүү хамтлагийн домог те legacy-нд бол үнэхээр айгүйх зүйлийг contribute хийж өгсөн, те айгүйх зүйлийг хийж өгсөн. Тэгээд once a doll, always a doll гэж аахгүй. Pussycat Dolls гэж байгаа юм чи хүүхэлтэйнүүд гэж байгаа шүү дээ. Хэрв чи өмнө нь хүүхэлтэй байсан бол манай хамтлагийн хүүхэлтэй байсан бол үргэлжил амьдралынхаа туршид хүүхэлтэй байх хэвээрээ шүү гэдэг зүйлийг ингэж хэлсэн байгаа юм аа. За тэгээ Pussycat Dolls-ийн чинь 2020 онд reunion хийх гээд бас боо юм болж ирсэн шүү дээ. Би тэр тухай бас deep dive дээр ярьж байсан. Нэлээд хэсэг хугацаанд ингээд бас ингээд те хамтлагын тараад боо юм болж ирсэн. Гэгүнтийн гарч ирээд манай хамтлаг reunion хийх гэж байна гэж заарлаад бүр world tour энэ хийнэ гэд заарлаад нөгөө нэг X Factor дээр хүртэл ингээд шин дуу мууга perform хийгээд те тэр world tour-ийнхаа промо хийгээ явж исэн чинь угаасаа 2020 онд юу болсон бэлээ манайхаа пандемик болсон. Тэгээд угаасаа world tour хийх нь бүтлгүүцэн түүнээс гадна бас Никол болон одоо энэхүү хамтлагийн үүсэн байгуулсан эмэгтэй хоёрын хооронд ингээд мөнгөний асуудал гараад те нэг нь Никол арай жоохон илүү хувийг авах гээд ингээд шаардаад ингээд бөө юм болоод шүүхтэлцээд тэгээд угаасаа тэр нэг reunion нь бүтгээ болсон шүү дээ те. За тэгээд 6 жилийн дараагаар ингээд гарч ирээд одоо өстө жинхнээсээ reunion хийх гэж байгаа юм байна лээ. За тэгээ энэхүү тоглолт нь аялын тоглолт нь болохоор 6 сард эхэлнэ гэсэн. За тэгээд нэр reunion дээр зориулаад шин дууга цацсан байна лээ. Тэр нь болохоор club song гэдэг ийм дуу байсан. Тэгээ ер нь бол аюу гоё дуу байсан. Хүмүүсийн ярьж байгаагаар бол яг нөгөө дээр үеийн те 2000-ад оны ихэнх үеийн vibe сонсогдож байна. Аюу гоё байна. Ер нь өөрсдийнх нь гаргаж ирсэн Buttons гэдэг байдаг шүү дээ. Хинтээ Snoop Dogg-тай хамтарч ирсэн. Buttons-тай ер нь адилхан vibe-ны дуу байна. Яг л ийм дуу хүсэж ирсэн. Аюу гоё байна энэ гэсэн зүйлийг аюу хүмүүс ярьж илээ. Тэгэд би TikTok-ыг нь харсан чинь бас тийм амар үнэтэй зарагдахгүй байлээ. Зарим гэхдээ одоо яг амар ойрхон суух TikTok-үүд нь бол юу байлээ л дээ. Бүр ингэж яг зарагдаж эхлэегүй юм шиг байлаа. Гэтэ ер нь бол зарим өдрүүдийг харсан чинь нэг $60 молроос эхэлж илээ. Тэгэхээр ер нь бас гайгүй гэсэн үг. Тэгэхээр хэрөө яг Pussycat Dolls-ыг сонсож өссөн хүмүүс тэгээд Америкт амьдардаг хүмүүс байхan бол би бас үзээсэй гэж одоо хурайл марийн би бол үзье гэж бас бодож байгаа. Тэгээд угаасаа Pussycat Dolls амар туртай байсан болохоор хэдийгээр бүх гişүүдээрээ те 6-7 гişүүдтэйгээ байхгүй байгаа ч гэсэн ядаж нэг 3 те gaаж ирээд
дуулаад тэгээ айгуу гоё iconic дуунуудаа ингэж дуулаад tour хийн гэж бодож ин тэгэхээр үзье гэж бодож байгаа. За манайхаа дараагийнхаа мэдээлэл рүүгээ орцгоё. Дараагийн маань ховж болохоор нөгөө нэг Christy Desmond хоёрын талаар байгаа. За яг ер нь Desmond-ийн талаар гэсэн үг заяа. Би та бүхэндээ бас нэг 2 сарын өмнө лөө бичлэг хийсэн шүү дээ. Christy Desmond гэдэг энэ хоёр айгүй бүр ингээ couple goal болсон. Тэ интернет дээр хүмүүсийг айгүй ингээ шүтэн бишрүүлдэг байсан. Айгүй гоё хосоод шүү гэж яриулдаг байсан. Хоёр алдартай юм инфлюенсер хосууд маань ингээ айгүй олон жил хамт амьдарсныхаа дараагаар тэ ингээ салаад ингээ хүмүүсийг нэстэ үнэхээр цочролд оруулсан ингээ тийм бүтэн бичлэгийг хийгээд та бүхэн оруулж исэн байгаа. За тэгээд тэр бичлэгийг үзсэн хүмүүст зориулж байгаа гэсэн үг. За одоо энэ хүү яриа. Хэрвээ та нар тэрийг үзээгүй бол үзчихэд үзэх хэрэгтэй шүү л гэж хэлье заяа. Ямар ч энэ зүйлийг сонсчоод очиж үзээрэй. Тэгэх юм бол илүү ойлгомжтой болно. Ягаад тэгэхээр миний өөр ярьдаг ховоод маань болохоор яг нэг хойлоо үдийн одуудын тухай байгаа болохоор угаасаа тэр одуудыг баг бүх хүмүүс мэдэх нь баг л бүх хүмүүс мэднэ те. Гэхдээ энэ хүмүүсийн тухай болохоор инфлюенсер болохоор зарим хүмүүс маань мэдгүй ээж магадгүй зүгээр одоо инфлюенсер хийгээд явдаг. Тэгээ яг ийм Холливуудын одод биш учраас. За, юу болсон бэ гэсэн чинь манайхаа шинэ мэдээлэл гарч ирсэн. Нөгөө нэг Desmond чинь нөгөө нөхөр нь те экс нөхөр нь яагаа би хэлсэн шүү дээ тэр бичлэгэн дээр яг хідэн хоногийн дараагаар тэ энэхүү энэ хоёр салах гэж байгаа юм байна гэдэг одоо энэхүү мэдээлэл нь гарсны дараахан нэг эмэгтэйтэй ингээ клуб дотор баарн дотор үнсэлцээд байж ирснийг TMZ-гийнхаа ингээд тэг папарац хийгээд ингээ зураг мөргийг нь аваад ингээ зарлчихсан гэж тэ. За тэгээ тэр эмэгтэйг нь хүмүүс хэн байсан бэ энэ төр гэдгийг бүр олоо мэдчихсэн. За тэр эмэгтэй нь болохоор Marissa Springer гэдэг ийм эмэгтэй байсан. За тэгсэн чинь энэ хүү эмэгтэй нь гарч ирээд дахиад ярилцлага өгсөн байна лээ. За энэ ярилцлаган дээр болохоор яг анх уулзсан өдөр нь яг нөө Desmond-тэй анх уулзсан өдөр нь яг тэр өдөр гэдэг байгаа байхгүй. Яг тэр бааранд үнсэлцээд байжсэн өдөр нь гэдэг байгаа байхгүй. За тэгээ яг тэр өдрөө танилцчаад тэгсэн чинь яг маргааш нь олсон чинь Marissa энэ эмэгтэйд Desmond ингээд кредит карта өгөөд заяа өөрийнхөө зээлийнхэн картыг өгөнгөтэй чи яваад өөрийнхөө хүссэн юмыг ав. Дэлгүүр хийс миний картаар те. Тэгээд 25,000 доллароос те доошогоо хэмжээнд те 25,000-аас хэтрүүлэлгүйгээр хүссэн юм аав гэж хэлсэн гэж аахгүй. Тэгээд карта өгөө явуулчихсан. Тэгээд сурвалжлагч нь асууж аахгүй. Тэгээд юм авсан уу чи гэдгсэн чинь авсан гэл тэгсэн чинь юу авсан гэл тэгсэн чинь цөнх мөнхтэй эмэгтэй хүмүүс угаасаа цөнхэн дуртай шүү дээ. Тэгэл цөнх мөнх хувцас ер нь эмэгтэй хүнд хэрэгцээтэй юмнуудаа л авсан гэдэг тийм зүйлээ хэлсэн маа. Тэг хүмүүс what the fuck те бүр ингээд эхнэрээсээ дөнгөж сайхан separate хийчихэд те ингээд салчхаад гэтээ яг legally divorced болоог байгаа шүү дээ те. Яг нөгөө нэг одоо divorce process гэж айгүй удаан үргэлжлэн. Тэг яг албан ёсоор ингээ гарын үсэг зураад ингээд те салаагүй ээжиж дөнгөж сая эхнэрээсээ ингээ тустаа гарчхаад ингээд өөр эмэгтэйтэй явж мангуудаа тэрч битгий хэлбэр нөгөө өөр эмэгтэйтэй ингээд кредит карт мартаа өгөөд ингээд 25,000 доллар өрүүлээд байж байдаг. Хүүхдүүдтэй ээжиж ичээсчээ энэ төр гэж юм ярьж байгаа. Түүнээс гадна хүмүүс хэлээд байгаа байхгүй. Энэ ер нь их wealth тэ айгүйх ингээд хэмжээний мөнгө санхүүг бол Christy л олсон. Christy л анх ингэж тэ ингээд контент хийж гарч ирсэн. Тэгэхээр баг Christy-гийн мөнгийг ингэж ашиглаж энэ хүүхнээ ингэж жаргаагаад байгаа юм шүү гэдэг зүйлийг хүмүүс бас айгүйх гадуур ярьж илээ. За тэгсэн чинь зүгээр юугаарч барахгүй манайхан. За энэ эмэгтэйгээрч барахгүй. Энэ зүйл болохоос одоо энэ эмэгтэй ингэж гарч ирж ярьцлага өгөхөөс өмнөхөн бас нэг зүйл одоо мэдээлэл гарч ирсэн байгаа. Тэрний юу вэ гэхээр Desmond Diddy-гийн baby mama, Diddy-гийн хамгийн бага хүүхдийнх нь ялах хүүхдийнх нь ээж болох Dana Tran гэдэг эмэгтэйтэй үерхэж байгаа гэдэг ийм мэдээлэл гарч ирсэн ба. За тэгсэн чинь одоо энэ Marissa Springer гэдэг энэ эмэгтэйтэй ярьцлага хийж байгаа сурвалжлагч асууж байгаа байхгүй. Чи сонсноо ингээд Desmond Dana Tran-тэй одоо ингээд тэ Diddy-гийн baby mama-тай ингээд явуулж байгаа үерхэж байгаа гэж чи тэр мэдээллийг сонсноо гэсэн чинь би тэрийг сонссон. Тэгээд угаасаа би тэрийг бол мэдчихсэн гэдгсэн. Ягаад гэхээр яг тэр тухайн үедээ Marissa одоо энэ Desmond-тэй ингээ hangout хийгээд байж ах үед нь нэг удаа энэ хоёр ингээ хамтдаа hangout хийгээд байжсэн чинь утас нь Desmond-ийн утас дуурсан юм байна л да. Тэгсэн чинь тэр утасных нь нэр нь Dana Tran гэж гараад ирсэн гэсэн. Тийм болохоор ингээд мэдчихсэн гэсэн тэр үедээ л угаасаа мэдсэн гэд тэгжээлээ. За тэгээд яг Dana Tran-тэй болохоор ингээд үерхэж байгаа бол биш юм бэлээ. Нэг тийм casually dating гэх юм уу? Монголоор одоо хэлэхээр явуулж байгаа гэх юм айгу муухай үг ч юм уу те
яг албан ёсоор үерхэж найз охин найз залуу молоо болоогүй. Тэгээд ингээд найз охин найз залуу сүлдээ болно доо гэж бодоод ингээд айгүй intentionтэй үерхэд явдаг штэ болцоонд яваад яг үерхэх биш ингээд болцоонд яваад одоо нэг 6-7 болцоонд яваад ингээд яг official болно доо гэдэг тийм intentтэй үерхэхгүй зүгээр угаасаа л casual. Тэгээд бид хоёр хоёлаа зүгээр official болохгүй зүгээр л ингээд тэ явуултна гэх юм аашин тэ team маягаар үерхэж байгаа гэсэн. Team маягаар одоо явуулж байгаа гэсэн. Тэгээд энэ сурвалжлагч асууж байгаа хгүй энэ Marissa-гаас чи одоо энэ талаар юу гэж хэлмээр байна гэдгсэн чинь тэгээд Desmond be careful Diddy is gonna be out soon гэж хэлсэн. Desmond-д хандаж хэлэхэд бол тэ болгоомжтой байгаарэ. Diddy одоо удахгүй шоронгоосоо гарна штэ. Чи одоо baby mama-тай нь явуулдаад гэд тэ тийм зүйлийг хэлсэн байна. Тэгээ хүмүүс нэрээ үнний хэлсэн байх шүү. Одоо Diddy нэрээ удахгүй гарч ирэн тэгээ одоо алуулна да энэ Desmond Diddy тэгээд байгаа. За тэгээд зарим хүмүүс болохоор би яг тэр нэг Chrissy Desmond хоёрын тухай хийсэн бичлэгнэрээ хэлжсэн. Зарим хүмүүс бүр ингээд наа Desmond чинь ижил хүүстэй яг үндэ бол гей. Тэгээд эхнэрийнхээ араар ингээд залуучуудтай араар тавьсан юм аа тэр ингээд яриадсан ингээд тэгж хэлжсэн шүү дээ. Тэр одоо баахан conspiracy theory гэх юм уу тийм одоо rumor-ыг үргэлжлүүлээд хүмүүс наад Desmond чинь сайн дааж үнэхээр Dana Trend ингээд татагдаад дурлаад ингээд явуулдаад байгаа хэрэг бишээ. Дирид ойртох гээд байгаа байхгүй юу? Дирид одоо татагдаад диридээ орооцолдох гээд тэгээд ганц ойртож одоо чадах хүн нь болохоор Dana Trend учраас ингээд тэгэж одоо өөрийгөө дирэлөө ойртуулж байгаа юм а гэдэг солиод үзүүлэг бас хүмүүс гадуур айгүй их rumor болгож ярьж байгаа. За манайхаа дараагийн ярих гэж байгаа ховж маань болохоор Justin Timberlake-ийн тухай байгаа. За энэ бол ер нь жоохон хуучин мэдээлэл. Гэхдээ сая энэ талаар ингээ шинэ зүйл гарч ирсэн байхгүй юу вэ гэхээр би бас энэ талаар та бүхэндээ хүргэжсэн тухайн үед нь 2024 оны 100 юм аа манайхаа Justin Timberlake яг нэг Hamptons явж агаад Hamptons гэдэг чинь New York хотоос нэлээд 2-3 цагийн зайтай байж байгаа нэг тийм баячуудын очиж зуншдаг. Тэгээ зуншлахын газар гэж хэлжсэн шүү дээ далайн ирэг дээр гэдэг те. Яг тэр Hamptons дотор одоо машина бариад согтуугаар машина бариа явж явах үедээ цагдаа нарт баригдаад тэгээд баривчлагдаад DUI авч исэн drinking under influence тийм одоо зүйлээ баривчлагдчихсан байгаа. Тэг би хэлжсэн шүү дээ. Тэр үед нэг баривчлсан цагдаа нь айгүй залуу цагдаа байсан учраас баг нөө Gen Z энэ төр тийм үеийн цагдаа байсан учраас Justin-ыг таниагүй. Тэгээд Justin дээр очиод ингээл Justin ингэж хэлсэн гэдэг аахгүй юу? Oh my god, it's gonna ruin the tour гэж хэлсэн. Одоо энэ өстой турыг минь одоо балж хаяхандэ гэдэг утгатай зүйлийг хэлсэн. Тэгсэн чинь нөгөө нэг цагдаа нь гайхаад юун тур юу аялын тоглолт ингээ асуусан. Тэгсэн чинь би ингээ Justin Timberlake гэсэн чинь танихгүй байсан гэд нэг тим юм болсон гэж би тухайн үед тэр бичлэгнээрээ хэлжсэн. Тэгсэн чинь манайхаа яг энэ үеийнх нь баримтчилгааных нь цагдаагийн body cam footage нь цаацагдчихсан байгаа. Ил болчихсон сая өнгөрсөн 7 хоногт. Тэгээ хүмүүс Justin Timberlake яг тухайн үед хэрхэн баримтлагдчихсэн, хэр согтууралтай байсан, яг тэр interaction-ээр нь ер нь ямар болсон гэх тэр бүх зүйлийг одоо ингээд хүмүүс харж авч чадсан гэсэн үг. Окей. За тэгээд ер нь бол үнэхээр согтуу харагдчихсан манайха. Ер нь very out of it. Тэгээ ер нь нэлээд явчихсан харагдчихсан. Харваас согтуу хүмүүс байдаг шүү дээ. Яг л нэг харваас л согтуу байсан зэ Justin. За тэгсэн чинь ингээл цагдаа очиод юу энэ машин чинь өөрөө чи машин юу гэдгсэн чинь үгүй энэ түрээсээ машин гэлтэж авахгүй. Тэгсэн чинь за энэ түрээсээ машины чинь registration бүртгэл нь байна уу энэ төр гэл. Тэгэл тэгж авахгүй. За тэнгуүтээ та энд амьдардаг юм уу эсвэл are you visiting гэж авахгүй. Энэ тэгээ Hamptons одоо ингээд зугаалгаар ирсэн үү эсвэл тэгээ амьдардгүү гэд асуусан чинь I'm on tour гэлтэж авахгүй. Би ингээд аялын тоглолтоор явж байгаа гэл тэгсэн чинь what do you do? Doing what? гэдэг авахгүй. Аялын тоглолтоор явж байгаа чинь ямар одоо аялын тоглолт хийж байгаа гэдэг утгаар асууж байгаа хгүй яг юу хийх юм бэ гэсэн утгаар. Тэгсэн чинь тэрэн дээр бол зүгээр би дуучин юм I'm a singer, I'm on a world tour гэж хэлж болно шүү дээ. Тэгсэн чинь тэрэн дээр юу гэж хэлхээ ингээ бүр мэдэхгүй заяа Justin. It's hard to explain гэж мөн тайлбарлахад айгүй хэцүү. Юу гэсэн юм бэ? Тайлбарлаж ядаад байгаа юу юм бэ те? Зүгээр doing what гингүүд дуучин учраас world tour хийж байгааг л тайлбарлахад болно шүү дээ. Тэгсэн чинь it's so hard to explain гэж мэгээ заяа. Тэгснээ би I'm Justin Timberlake гэж хэлж байхгүй. Би ингээд Justin Timberlake байна гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө цагдаа you're Justin Timberlake?
Ингээд тэгсэн чинь тийм ингээд тэгж байгаа байхгүй. Чи Justin Timberlake юм уу гэсэн чинь тийм ингээд тэгсэн чинь за тэгвэл одоо юугаа үзвэл өмнөхөө үзвэл гэж тэгж байгаа байхгүй. За тэгээд нэг хэсэг тийм хэсэг нь байсан. За түүнээс гадна одоо нэг яг ингэж согтуу байж магадгүй гэдэг нь одоо тогтоогдсон үед тэрийг нь тогтоох гот яг согтуу байна уугүй гэдгийг тогтоох гот нэг тийм field test хийдэг цагдаа нар тэр нь болохоор хүнийг гаргаж ирж байгаа машинаас нь буулгаж агаад ингээд алхуулдаг штэ те ингээл яг нэг шумгаар алхуулна энэ төр гэл те хөлөө яг ингэж тавиад өсгий чинь хөлний чинь энд хүрэх хэвээр энэ төр гэл ингэж алхах нэг шумгаар алхах энэ төр гэл тиймэрхүү тестнүүд өгдөг те эсвэл нэг юм хилүүлдэг хідэн ямар ч нэг тийм хиллэг мэллэг хилүүлээд яг нэг согтуу байна уу үгүй гэдгийг шалгадаг тийм тест хийлгүүлсэн байгаа. Тэгээ тэр нь бас харагдсан хүмүүст. Тэгээ яг угаасаа Justin согтуу байгаа юм чинь тэрийг ингээ бүр хийж чадахгүй байгаа хгүй ингээд игцгэн алхаж чадахгүй, тэгшгэн алхаж чадахгүй, нэг шумаар алхаж чадахгүй байгаа нь бол харагддаг. Тэгснээр Justin Timberlake яг үнэтэй ингээд ясна by the way these tests are like so hard гэж байгаа хгүй. Хүй энэ тестнүүд ч ер нь айгүй хэцүү, айгүй difficult тестнүүд байна штэ гэж хэлсэн. За тэгээд Justin-аас юу үлээлгийа гэдгсэн чинь үгүй би үлээлэхгүй гэж хэлсэн. Юу цаг Монголд яадаг үгүй мэдгүй байна манайхаа. Ямар ч хэлсэн Америкт бол цагдаа ингээд үлээлгийа гэхэд бол үгүй гэх эрхтэй байдаг юм байна лээ. Чи заавал үлээх албатай биш. Тэгэж хэллээ гэд цагдаа нар угаасаа үлээлгээгүй юм чинь бид нар тогтоож чадахгүй юм чинь яв гэхгүй штэ ойлгомжтой. Үлээлгээгүй ч гэсэндээ баривчлаад яваад явж болно. Тэгээд ямар ч гэсэн үлээлэг яа гэдгсэн чинь үлээлэхгүй гэд хэлжсэн. Тэгсэн ч гэсэндээ цагдаа нар ингээд за окей тэгвэл бид нар таныг одоо согтуу байж магадгүй гэж үзэж байгаа учраас ингээд таныг баривчилж гинэ гэд ингээд аваа явж байгаа. За тэгсэн чинь яг энэ бичлэгийн эцэст нь манайхаа нэг эмхтэй гэгүнтэн гараад ирсэн байхгүй. Миний бодлоор бол тэгээд Justin яг баривчлагдж байгаа үедээ нөгөө менежер интерлүүгээ залгасан байх гэж бодож байгаа. Менежердээ ч юм уу туслах руугаа залгаад дээ ингээ би баривчлагдж байна хүрээдэрэ гэж хэлсэн байх. Тэг ямарсан тэр эмгтээгийнхэн царайг нь blur хийчихсэн байхгүй. Ингээ бид нар хин бэ гэдгийг мэдэхгүй тэгсэн чинь тэр эмгтэл ингээ хорлоод байгаа байхгүй. Please hear me out гэл тэ цагтаар гуйж штэ намайг сонсолтой гуйж штэ гэнхтэй амир ээдтэй зөө. Та нар тэ you guys loved bye sexy bag come on just do me one favor гэл аахгүй. Та нар Justin-ийн тэр дуртай үстэй те bye ч юм уу эсвэл sexy bag энэ тэр дуунууд ингэ сонсож л өссөн мэт та нар тэр дуртай үстэй тийм юм чинь нэг л удаа гуйж штэ өршөөчгэлдөө гэд нэг тийм яриад байгаа байхгүй. Надад нэг л удаа тусалчихл та гэд гуугаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг эрэхтэн нөгөө цагдаа нь бол no тэ тэр талаар бол ярилцах юм юу ч байхгүй гэд тэгж байгаа нь бол харагддаг. Тэг хүмүүс тэр эмэгтэй хэн байсныг мэдмээр байгаа байхгүй хэн байсан юм болоо энэ төр гэд айгүй хүмүүс бас тэрийг нь хайж олж мэдэх гээд хичээж байгаа юм байна лээ. Миний бодлоор бол угаасаа туслах эсвэл менежер энэ төр нь л авах гэж бодож байна. За тэг хүмүүс энэ дээр нь айгүй явуулаад өөрийг нь мэдгүй байгаа бол тэ Justin Timberlake хэлэхэд мэдгүй байгаа юм чинь зүгээр би Justin Timberlake байна энэ гэж хэлж байхаа оронд I'm Britney Spears' ex-boyfriend гэж хэлэх юм бол баг хүмүүс шууд мэднэ штэ гэдэг аахгүй. Би Justin Timberlake гэж хэлж байхаа оронд би Britney Spears-ийн хуучин найз залуу байна гэж хэлэх юм бол хүмүүс шууд мэднэ. Яг гэвэл Britney Spears чамаас алдартай юм чинь гэсэн ухааны тийм зүйлийг хүмүүс бас ингэж дог тахуу хийж troll хийгээд байгаа. За манайхаа хамгийн сүүлийн ярих мэдээлэл маань юу вэ гэх юм бол Scary Movie 6 гарах гэж байгаа юм байна лээ. Та нар тэр тухай сонссноо? Би бүр энийг ингээд сонсоод амар баярлсан заяа. Oh my god. Тэгээ Scary Movie-г надтай адилхан үзэж өссөн хүмүүс бол зөндөө байгаа ах гэж бодож байна. Тэгэл би жоохон бахтаа бол амар их үздэг байсан. Тэгээд эн чинь нийтдээ одоо бол 5 ангитай байгаа штэ тэ Scary Movie 5 хүртлээ гарсан. Тэгээ хамгийн анхны Scary Movie болохоор 2000 онд гарч исэн. За хамгийн сүүлийн Scary Movie 5 болохоор 2013 онд гарч исэн. За тэгээд одоо бүр маш олон жилийн дараа гартай ингээд Scary Movie 6-т нь гарах гэж байна. Тэгээ хүмүүс бол үнэхээр энд амар баяртай байгаа. Тэгээ бүр millennial хүмүүс бол бүр амар баяртай байгаа. Тэгээд Scary Movie-г мэдгүй хүмүүс байгаа бол би бол баг байх гэж бодож байна. Гэхдээ хэр мэдгүй хүмүүс байгаа бол яг аимшигын кинонуудыг яг тухайн үеийнхаа аимшигын кинонуудыг ингэж parody болгож хэтрүүлэгтэйгээр инээдмийн болгож ингэж харуулдаг ийм хошин инээдмийн кино байгаа. Амар тийм parody кино. Тэгээд манайхаа яг энэ Scary Movie чинь болохоор бүр ингэж амар out of pocket зүйлүүдийг хийлдэг. Тэр нь юу вэ гэхээр амар хитэрсэн
хүмүүсийг доромжилсан ч юм уу те эсвэл нэг хэсэг групп хүмүүсийг нэг хэсэг одоо юм хэмиг ингэж айгүйх ингэж доор нь хийж доромжилсан маягаар ингэж parody болгож хийдэг байгаа. Одоо жишээ нь хэм бол те янз бүрийн юм дээр одоо жишээ нь юу юм бэ? Аз хүмүүсийг жоохон доромжилсан ч юм уу тий. Одоо та нар санаж байгаа бол Scary Movie 4 шиг санагдаж нөгөө нэг сүнстэй байшин гэдэг Японы аимшиг киног харуулахдаа яг ингээл ер нь жоохон racist маягийн joke-нууд байсан шүү дээ тий. Ингээл hello гэл тий. Hello гэсэн чи ойлгохгүй болохоор нөгөө сүнс жоохон хүүхэд нь Япон учраас тий. Hello гэдэг чинь ер нь нэг юу хүмүүс, Аз хүмүүс нэг тийм аялахтайгаар тий. Англиар ярихтаа нэг тийм аялахтайгаар ярьдаг учраас тэгээд hello гингүүд ойлгож байлгаал те. Гэх мэтчлэн Аз хүмүүс рүү ч дайрсан, хар хүмүүс рүү ч дайрсан, за эмэгтэй хүмүүс рүү ч дайрсан, эрэгтэй хүмүүс рүү ч дайрсан, ижил хөстөө хүмүүс рүү ч дайрсан, straight хүмүүс рүү ч дайрсан гэл бүх ер нь нийгмийн бүх бүлгүүд рүү ингэж дайрсан joke-нуудыг parody-нуудыг хийж яадаг. Бүр амар out of pocket, дэндүү extreme. За тэгээд хүмүүс угаасаа боддог байхгүй яагаад энэ Scary Movie гэдэг киног хийхээ болсон бэ гэдэг нь. Яагаад тэгэхээр ойрын үед ялангуяа 20 оноос хойш бол те бүр ингээд амар имзэг олцсон штэ те манай одоо social media-гаас болоод ер нь айгүй имзэг те ингээл нэг үг хэлчингүүд өө чи намайг доромжлоод байгаа мó гэл те нэг үг хэлчингүүд чи гей хүмүүсийг доромжлоод байгаа мó гэл те нэг юм хэлчингүүд чи хар хүмүүсийг доромжлоод байгаа мó гэл ингээд ямар ч тийм зоригтойгоор хэлээгүй байхад л те ингээд юмнаас хайгаад эмзэглээд байдаг болчихсон шүү дээ. Хитрхи ингээд sensitive болчихсон. Нөгөө нэг woke гэдэг тэрхүү culture-наас болоод. Тийм болохоор угаасаа хүмүүс Scary Movie ингээд хийхэд болцсон гэж бодож исэн. За тэгсэн чинь Scary Movie одоо 6 гарч ирнэ гэдэг одоо энэ хүү яриа өнгөрсөн жилээс хойш яригдчихсэн. Тэр үед ингээд хүмүүс хэлжсэн байхгүй. Айгүй хүмүүс комментээр бичиж байгаа харагдчихсан. Хэрв үнэхээр хийх бол яг л урдных шигэ хийгээрээ. Урдныхаа 5 кино шиг хийгээрээ. Амар extreme joke-нуудтэй тэг бүх нийгмийн группүүд рүү ингэж дэс хийсэн тийм маягаараа яг хийгээрээ тэр чинь л гоё инээдтэй болгодог байсан юм шүү. Имзэглээлтэй за ингэж ярьж болохгүй, ингэж энийг ч гомдооч болохгүй, энийг ч имзэглүүлж болохгүй гэж тийм маягаар тэг концепттэйгээр тийм лензер хийх юм бол наадах чи ерөөсөө ленд хийж гоё кино болохгүй шүү. Яг хийдгээрээ гэдэг ингээ хүмүүс айгүйх ингээд шаардадсан байхгүй юу? Ингээ санал хилээдсэн. Тэгсэн чинь яг одоо за Scary Movie 6 хийгдчихсэн. Одоо 6 сард цацагдана гэсэн. Энэ 100 цацагдах юм байлээ. 6 сард цацагдана гэд тех үедээ яг Scary Movie franchise-ны одоо creator хүмүүс нь хэлсэн байгаа. Та нар имзэглэвэ. Бид нар бүх хүмүүс рүү одоо дайрах болно. Тэгээ ерөөсөө бид нар имзэглүүлчихгүй дээ энэ төр гэж одоо бодохгүй бүхэл хүмүүс рүү дайрна. Тэгэхээр бэлэн байгаараа гэдэг зүйлийг хэлсэн. За тэгээд трейлер нь цацагдсан байгаа. Тэгээд угаасаа харагдчихсан байна. Хан трейлерээс нь л харагдчихсан. Угаасаа л бүх хүмүүс рүү амар дэс хийх юм шиг байлээ. Одоо жишээ нь хэм бол энэ тэгэд хүмүүс creators-ууд нь хэлээд хахад те бид нар угаасаа бүх хүмүүсийг доош нь хийн шүү. Тэгэхээр битгий имзэглээд агаарэ. Бид нар айхгүйгээр ингээд та нарыг дис хийн шүү гэд байхад л хүмүүс аль үжэнэ трейлерээс нь болоод зарим хүмүүс юу яагаад унсан. Имзэглээд унсан. Уурлаад cancel din тэргээд унсан зэ. Одоо ийм хэсэг байгаа байхгүй юу? Яг ингээл нэг эмэгтэй юун дотор явж байгаа байхгүй юу? Нью-Йоркийн subway юм шиг байгаа юм. Метрон дотор явж байгаа юм. За тэгсэн чинь л нөгөө нэг Scream дээр гардаг багтай те Ghost Face гэдэг багтай алуурчин байдаг шүү дээ. Тэр алуурчин ингээл хөрөдөрж авахгүй тэр эмэгтэй рүү. Хар эрстэй эмэгтэй байгаа. Тэг хамгийн инээдтэй гэх юм бол нэг ийм юм барьсан байлуу ийм нэр зүүц одоо нэрийн хуц зүүцсэн байлаа. Тэр нь D гэсэн байгаа байхгүй юу? Нэр болгож байгаа энэ D гэдэг нэртэй хүн юм шиг. Гэхдээ яг үүндээ бол DEI буюу DEI гэж хөтөлбөр байдгаа гэж би нэг бичлэгнээр та бүхэнд ярьж өгчээсэн те. Одоо харьцтай хүмүүс ч юм уу те одоо ийм minority хүмүүст илүү одоо ажлын талбар дээр ч юм уу ажилд орохт нь ч юм уу эсвэл их сургуульд орохт нь илүү боломж олгодог те. Бараг биднэрт харьцтай хүмүүс арай илүү орондоо хэрэгтэй байгаа учраас чи одоо те яг requirement-ийг шаардлагыг хангасан байна уу боловсралтай байна уу үгүй хамаагүй бараг л харьцтай учраас ингээ ажилд оролцдог гэдэг те. Тим юмыг одоо DEI хөтөлбөр гэж яриад байдаг. Тэрийг шүмжилж байгаа юм шиг те. D гэсэн нэртэй одоо тийм харьцтай эмэгтэй байгаа байхгүй юу? Тэгсэн чинь л яг ингээл нөгөө нэг Ghost Face ч хурж ирэл нөгөө эмэгтэйг чи ингээ хутаг гаргаж ирэл ячж байгаа байхгүй хутгалж байгаа байхгүй. Тэгсэн чинь хажууд нь сууж исэн тэр метрон сууж исэн нэг эмэгтэй харангуйта oh my god he stabbed her гэж байгаа байхгүй. Яана энэ хүн энэ эмэгтэйг юу ачглаа штэ хутгалчихлаа штэ гэдгсэн чинь нөгөө хутгалуулсан эмэгтэй чинь тэр эмэгтэй рүү харангуйта it's they them he stabbed them
гэж хэлж байгаа нь харагддаг заяа. Шууд тэр эмэгтэй рүү харангуйтаа me pronoun те миний одоо төлөөлөх нэр чинь эмэгтэй хүн те she her биш штэ. Миний pronoun чинь they them тэднэр гэдэг ийм төлөөлөх үгээр явдаг. Тэгэхээр тэр тэднэрийг хутгалчихлаа гэж хэлээч гэж одоо тэгж ярьж байгаа те тийм хэсэг трейлерээр нь орсон байна лээ. Тэгэнгүүт яг нөгөө нэг тэр одоо хүрээний хүмүүс гэх юм тэр community-гийн хүмүүс одоо non-binary they them миний одоо pronoun бол they them энэ гэж одоо хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс одоо эмзэглсэн байгаа байхгүй. Тэгвэл өстө бүр доромжилчих юм байна л да нэ тэрэ гэдтэй одоо энэ киног бол зүгээр cancel гарч ирэхээс өмнө баг cancel энэ гэж бөө юм болсон. Хамгийн гол нь тэрний ерөөсөө яваагүй. Тэрхүү одоо hatred нь газар аваагүй. Ягаад тэгэхээр хүмүүс одоо яг үнэхээр залхацсан байгаа байхгүй юу? Сүүлийн үед та нар манайхаа одоо чинь инээдмийн кинод энэ тэрийг үзэхэд нэх гоё лайн тэгээ бэлчихсэн шүү дээ. Та нар тэрийг ажигласан уу? Ойрын хэдэн жилийн инээдмийн кинод нэх гоё бүрстэ дээр үеийн кинод шиг амар инээлэхэ болцсон. Ягаад тэгэхээр хүмүүс эмзэглээд за энийг ч одоо эмзэглчихүү тэрнээс жимжүүлчихүү гэж айсаар агаад айгүй тийм дундийг барьсан сонин бленд кинонууд болсон байгаа. Тэгээд хүмүүс тэрнээс залхсан учраас одоо зүгээр лээ яг гоё хийдэг урд нь 2000 оны ихэр хийдэг байсан шиг бүх хүмүүсийг дис хийгээл яв. Тэгэхээр одоо эмзэглээд тах юм байхгүй гэд тэр хүмүүсийн ягаад they them гिचлээ гэдэг хүмүүсийг ерөөсө хүмүүс тоогоогүй байгаа. Тэгвэл үзэхэ болно нэзтэй бид нарт бол таалагдж байна. Юундаа эмзэглээд байгаа юм гэсэн тиймэрхүү хүмүүс зөндөө байгаа. My god, he stabbed her. Not her. My pronouns are they them. He stabbed them. Гайхалтай кино маань удахгүй арах гэж байгаа юм. Зүгээр нь хараадсан чи зөндөө бол аим шин кинонуудыг parody хийх юм шиг үлээ. Одоо чинь Wednesday юу яах юм шиг үлээ. Parody хийгээд гэтээ Tuesday гэсэн байсан баха нэр мэрийг нь Tuesday гэж нэр өгчихсөн. За өөр ямар аим шин кинонуудыг яатсан бэлээ. Weapons харагдчихсан. Ер нь маш олон аим шин кинонуудыг саяхан шинээр гарсан аим шин кинонуудыг одоо ингэж parody хийх юм байна лээ. За тэгээд зөндөө олон сая хэдэн жил болж өнгөрсөн нийгмийн ишүүнүүдийг нийгмийн янз бүрийн асуудлуудыг бас ингэж parody болгож хийх байх гэж бодож байна. Тэгээ хамгийн гоё юм ингэдэг юм бол яг нөгөө нэг урдныхан 5 кинонд нь яг franchise нь ордог гэсэн гол жүжигчд нь иргэн ирж байгаа юм байна лээ. Одоо жишээ нь гэх юм бол Marilyn Wayans, Anna Faris, за тэгээд Regina Hall гэд энэхүү жүжигчд нь яг иргэн ирж байгаа юм байна лээ. Түүнээс гадна бас нэлийн 2-3 дандаа оролцдог гэсэн жүжигчд байгаа. Тэд нар ч гэсэн эргэж ирж байгаа юм байна лээ. За ямар ч гэсэн ийм гоё кино гарах гэж байгаа юм байна. Би бол үнэхээр тесэн ядан хүлээж байна. Тэг үнэхээр гоё болно гэж одоо найдаж байна. За нэр энэ дээр яасан ч хүмүүс ингэж байгаа байхгүй юу? Бид нар одоо 2026 is the new 2016 гэх хүмүүс яриадсан шүү дээ. 2026 он болыг одоо 2016 оны эргэн ирэлт юм аа энэ гэл. Тэгээ 2016 онд хийжсэн одоо зүйлүүдийг трендийг буцааж авчих гээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь хүмүүс яг бид нар 2016 оныг хүссэн боловч 2006 он буцаад хүрээд ирлээ. Яг л 2006 онд автагдаад байна гэдэг байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр одоо scary movie буцаж ирж гин ийм out of pocket joke хийгээд бүх хүмүүс рүү diss хийдэг ийм гоё culture нь буцаж ирж гин ашгүй дээ. Тэгээ эмзэглээд байдаг нь алга болж гин гэж ярьж байгаа. За түүнээс гадна Britney Spears DUI авлаа гэж ярьж байгаа. Нэрээ саяхан өнгөрсөн 7 хоногт тэрний өмнөх 7 хоногт ч лөө Britney Spears бас машин барьж явж байгаа хурдны зам дээр цогтойгоор машин барьж явж байгаа юу яасан бэ нэлээ баривчлагдсан байна лээ. Тэгээ DUI авсан. Тэгээд тэрнээс болоод хүмүүс Britney Spears DUI авлаа. Тэгээ 2006 оны үеэр чинь бас л Britney Spears чинь ингээл юу яаж идэг байсан шүү дээ. Parade марадал ингээл ийм асуудалд оролцоо явж идэг байсан. Тэнгүүд Britney Spears DUI авлаа. За тэгээд Bill Clinton би тэр эмэгтэй танихгүй гэж гүрийдгээ хийсэн хэвээрээ байна гэж байгаа байхгүй. Ягаад вэ гэхээр нөгөө Bill Clinton чинь одоо энэ юунаас болоод энэ Epstein хэрэгээс болоод энэ файл зарлагдсанаас болоод Bill Clinton, Hillary Clinton хоёр deposition нөгөөд ийм одоо ярилцлаганд орсон байгаа. Өөртөө тайлбарсан тийм ярилцлаганд орсон байгаа. За хуулийн аль биесны ийм одоо legal ярилцлаганд орсон байгаа байхгүй. За тэгээ тэрэн дээр хин Bill Clinton нөгөө өөрийнх нь гарч ирсэн зургууд штэ Jeffrey Epstein-тэй хамт ахуулсан одоо jacuzzi энэ дээрд ороод ингээ эмхтэй хүмүүнээр ингээд октодоор ингээд юм уу яалгаж байгаа массаж энэ төр хэлгэж байгаа тэр зургууд нь гарч ирсэн тэрийг харчаад би мэдэхгүй энэ эмхтэй танихгүй би мэдэхгүй танихгүй гэд ингээ
одоо гүрэж байгаа байхгүй угаасаа гүрэн штэ угаасаа энэ хэрэгт эпсоны хэрэгт оролцсон бүхэл хүмүүс гүрэж байгаа би мэдгүй танихгүй тэгээгүй ингээгүй гэд тэ тэгэнгүүт яагаад тэрийг одоо Bill Clinton дахиад одоо тэ энэ нэмэгтэйг танихгүй гэж гүрэж байна гэдг нь 2006 онтой холбогдож байгаа вэ гэхээр яг 2006 оны үеэр дахиад л нөгөө Bill Clinton чинь нөгөө Monica Lewinsky гэдэг өөрийнхөө цагаан ордонд хамт ажилладаг байсан intern хийдэг байсан дадлагын ажилтнтай ингэж унтаж хөвтөөд тэ гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд бөө юм болжсэн. Тэр нь баригдах үед би Monica Lewinsky гэдэг эмэгтэйг танихгүй ингээ гүргээ явж байсан шүү дээ. Тэгээд тэрийг ингэж холбогдуулж хэлж байгаа юм. Тэгээ ер нь зөндөө нэлээ олон одоо зүйлүүдийг ингэж холбоод хүмүүс бид нэр 2016 оныг иргэн ирээсэ гэж хүсэж байсан чи яг үндэ 2006 он эргээд хүрээд ирлээ гэж тийм юмыг бас хүмүүс аягүйх ярьж шоолж байгаа. За манайхаа та бүхэндээ энэ удаагийнхаа weekly recap-аар ийм мэдээллүүдийг хүрэхээр бэлтгэсэн байна. Тэгээ та бүхэнд маань өнөөдрийн мэдээллүүд таалагдсан байх гэж найдаж байна. За тэгээ өнөөдрийн маань ховж өвд дээр та бүхний маань санал бодол ямар байна ингээд тэр тухайга доор комментэд бичиж үлдээгээрэй. За ингээд та бүхэнд маань хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. Миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболхой булангаар цоо шинхэн бичлэгтэйгээр уулзалтлаа. Түр баяртай.